2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Санжир гарыг ухрах хөдөлгөөнийг хоньны ордноос хийж эхэлж байна. За бүхэл бүтэн 4 сарын турш хоньны ордонд ухрах хөдөлгөөнийг энэхүү гариг маань хийн. За тэгэхээр ухрах хөдөлгөөн маань ойролцоогоор 14% налуутаагаар ухарч эхэлнэ. За ер нь бол 26, 27 гэсэн өдрүүд бол хамгийн идэвхтэй энэ мэдээлэлд бол нөлөөлж байгаа. Тэгэхээр ирэх 4 сар 11 сарын дунд үе хүртэл Санжир гарыг маань ухрах хөдөлгөөнийг хийснээр саяхан болоод өнгөрсөн Буд гарыг ухрах хөдөлгөөнийг Санжир гаригтай холбоо тогтоосон. За дээрэс нь хүнд холбоо тогтоосон байдал бас үүнд хамааралтай байж болно. За ер нь Санжир гариг энэ удаагийн ухрах хөдөлгөөнөөрөө таны ямар нэгэн хийж бүтээж дуусгаагүй урд нь хийж бүтээн гэжсэн зүйлүүдийг эргэн гаргаж ирнэ. Магадгүй та маш олон янзын зүйлүүд байгаа. Мэдээж Санжир гариг бол аливаа зүйлийг хамгийн бодтой, хамгийн таны амьдрал дээр хэрэгцээ шаардлагатай талаас нь заавал та хийж бүтээх ёстой, заавал та зүхтах боломж байхгүйгээр шийдвэрлэх ёстой зүйлүүдийг л хэлж байгаа. За жишээлбэл та маш удаан хугацаанд эрүүл мэндэд анхаарахгүй явсан байж болох юм. За магадгүй та ямар нэгэн ажлыг хийж дуусгандаа гэж бодцоод хийж дуусгахгүй байсан байж болох юм. Эсвэл хин нэгэн хүнд хэлж амлчаад дуусгаагүй, амлалтандаа хүрээгүй байж болох юм. Эсвэл та хин нэгэн хүнтэй хамтарч ажиллах, эсвэл гэр бүлдээ ямар нэгэн зүйл хийж бүтээх гэд ер нь хүний маш олон янзын заавал хийх ёстой, давах ёстой асуудлууд, ажил хэрэгүүд энэ үеэр бол илүү идэвхтэй болно. Тэгэхээр Санжир гариг бол үеийн үр хийж бүтээсэн зүйлийг чинь бас эргээд үр дүн байждаг. Тэгэхээр Санжир гариг бол хамгийн хатуу, хамгийн хүнд боловч хэрвээ та энэ гаригийн хүссэнчлэн яг альва зүйл дээр бодтой, за тэгээд үр дүнтэй, дистаратай хариуцлагатай хандаж чадах юм бол энэ гариг маань эргээд насан туршид чинь эргээд үрд чинь хамгийн үр дүнтэй өөрчлөлтүүдийг өгдөг юм гол гаригуудын нэг учраас ухрах хөдөлгөөн хийгээд эхэлж байгаа маань тань ямар нэгэн хийж дуусгаагүй зүйлүүд байна уу? Худлаа яриад цугтаацсан зүйлүүд байна уу? Эсвэл эргээд та худлаа яриад өөрийгөө хураад явна уу? Гэх мэтчлэн олон юм кармик энергиудыг танаас асууна. За мэдээж энэ үеэр зарим хүмүүс маань өөртөө амлаад хийж чадаагүй байсан олон амлалтууданда эргэж хүрэхийн тулд дахин өөртөө ажиллах шаардлагатай болно. За зарим маань энэ үеэр ажил төрлөө дуусгахгүй бол ажил төрөл чинь дуусгагдаагүй байсан олон шалтгаан асуудлуудаас болоод хоошин татагдах, үр дүнгээ хүртэх. За ерөнхийдөө бол үүлийнхаа үрийн үр дүнгуудыг хүртэх боломжтой юм өглөө орж ийнэ гэж ойлгох хэрэгтэй. За өнгөрсөн хугацаанд Буд гариг маань бас Санжир гаригтай хүнд холбоос тогтоогоод нэлээд олон асуудлууд гарч ирж байгаа. Ер нь бол Буд гариг маань урагшлах хөдөлгөөнийг хийж байгаа, мэлхийн ордондоо хийж байгаа. Удахгүй Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Энэ нь 8 сарын 9-ний өдөр хийн. За тэгэхээр энэ яриа бол 8 сартай холбоотой мэдээлэл байна. Тэгэхээр 8 сард ер нь таны ордонд юу болох нь вэ? За 8 сард тэр чигтээ ямархуу гариг иргэсийн нөлөөлөлд автах нь вэ? За 8 сард болж байгаа гариг иргэсийн нөлөөлөлөд танд юу авчрах нь вэ? Жишээлбэл 8 сарын 12-нд шинэ сар гараад бүтэн нар хэртэлт Арслангийн ордонд болж байгаа. Ойролцоогоор 20% налуутай. Бүтэн нар хэртэлт. Дээрээс нь сугар гариг байршлаа солиод жилүүрийн орд руу явж байгаа. Буд гариг Арслангийн ордонд ирж байгаа. Ангараг гариг 8 сарын 11-нд мэлхийн ордонд шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Гэх мэтчлэн маш олон ийм гариг иргэсүүдийн өөрчлөлтөөс гадна 7 сарын 26, 27 гэсэн өдрүүд бол нэлээд чухал үйл явдлуудыг татж байгаа ба Бомбын орд руу хувь тавилангийн зангилаа хэртэлт татдаг зангилаан толгой хэсэг сүүл хэсэг Арслангийн орд руу ойролцоогоор тухайн өдрүүдэд байршиж эхэлнэ.
Тэгэхээр дараагийн 18 сарын турш таны хувьд энергийн өөрчлөлт, хувь тавилангийн өөрчлөлт үүсэж эхлэх нь гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн 18 жилийн турш таны амьдралд юу болж ирсэн? За дээрээс нь 18 жилийн өмнө ямар зүйл одоо таны амьдрал дээр өөрчлөлт авчирч ирсэн, хувь тавилангийн эргэлт өөрчлөлтүүд болж ирсэн бэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Нөгөө талаасаа болохоор таны хувьд энэ зангилаа, энэ өөрчлөлтүүд, за гариг иргэсийн урагшлах хөдөлгөөнүүд бол нэлээдгүй олон энергийн өөрчлөлтийг бол танд авчирч өгнө. За ямар ч байсан одоо бүтэн сар маань 7 сарын 29-нд Бомбей ордонд гарч байгаа учраас та бол энэ одоо өөрчлөлтөн дээр нэг тийм уягдаад байхгүйгээр илүү эрх чөлөөтэйгээр асуудлыг шийдэх боломжийг бас өгнө. Бүтэн сар Бомбей ордонд гарч байгаа маань таныг асуудлыг илүү шинжлэх ухаанч талаас харах, за нөгөө талаас болохоор ямар нэгэн сэтгэл зүйн хөдөлгөөнийг илүү эрх чөлөөтэйгээр шийдэж юм уу, эсвэл илүү холдож хөндөрч харах өнцгийг өгөх. За нөгөө талаас болохоор бүтэн сар маань Бомбей ордонд гарснаар та илүү эрх чөлөөтэй сонголт хийх боломжийг бас бүрдүүлж эхэлнэ. За 8 сарын 3-ны өдрөөс ахуулаад ингээд ер нь бол 8 сард маань 8 сарын 1 гараад 3-ны өдөр Кайрон ухрах хөдөлгөөнийг үхрийн ордонд хийж эхэлж байна. Тэгэхээр Кайрон ухрах хөдөлгөөнийг үхрийн ордонд хийж эхэлснээрээ ямар ч байсан санхүүгийн холбогдлолтой зарим нэгэн асуудлууд дээр анхаарлыг хандуулах нь байна. За мэдээж бол Кайрон үхрийн ордонд ирснээр та ямар нэгэн өөртөөгөө холбогдлолтой, өөрийн чин үнцийн, өөрийн чин доктортой байдал дээр нэлээд анхааралтай өөрчлөлтүүд авчрах нэ. За тэгэхээр магадгүй таны сэтгэл дэмцгэлүүлсэн ямар нэгэн асуудал, санхүүгийн асуудал дээр үүсэх нь үү? Эсвэл таны хувь хүн бие физиологи дээр үүсэх нь үү? Эсвэл таны өөрийн чин одоо өөрийнхөө үнэлэх үнэлэмж дээр яагаад ч итгэлгүй болгоод байгаа ямар асуудлууд байна? Энэ зүйлүүдийг эргэн харах шаардлагатай болно. За 8 сарын 6-нд сугар гариг жинлүүрийн орд руу байршлаа өгснөрөө юм шилжилт хөдөлгөөнийг дараагийн 20 гараад хоног байршиж эхэлснээрээ бол илүү үр дүнтэй эерэг өөрчлөлтүүдийг бол мэдрүүлнэ. Ягаад тэгэхээр сугар гариг бол жинлүүрийн ордонд хамгийн тааламжтай энергийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэ сугар гариг жинлүүрийн ордонд байршснаар таны хувьд ямар нэгэн худалдан авалт хийх, за дээрэс нь илүү зөв худалдан авалт хийх, мөнгө төргөний одоо асуудал дээр, сонголтын дээр, за дээрэс нь харилцаа холбоон дээр ч гэсэндээ та зөв харилцаа холбоо дээр баланстай шийдлүүдийг гаргах, гэр бүлийн харилцаа холбоо илүү амгалан тайван, хоорондоо баланстай харилцааг үүсгэх. За зарим маань энэ үеэр одоо намрын саруудад магадгүй гэр бүл зохиох юм уу, хамтдаа амьдрах юм уу, эсвэл гэрлэлт зүйлүүд дээр илүү сайн үр дүнтэй өөрчлөлтүүдийг энэ үеэр үүсгэж байна. За нөгөө талаас нь нар бол аль хэдийн одоо Арслангийн ордонд орцсон байхад энэ үе маань өрнөж байгаа. За бод гариг маань 8 сарын 9-нд Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. За тэгээд 8 сарын 12-нд шинэ сар гарч нар хэртэлт бүтэн болж байна. За тэгээд 8 сарын 22-нд нар маань охины орд руу шилжилт хөдөлгөөн хийж, 8 сарын 25-нд бод гариг охины орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. За тэгэхээр энэ зүйлүүд маань ордуудад маань ямар нөлөөллүүдийг авчрах нь вэ? Ямар нөлөөлөл зүйл таны одоо ордонд болохоор байна. За мэдээж мандж байгаа ордноос яагаад сонсдог вэ гэхэлэр 6 астрологийн ухаанд нэг буюу мандж байгаа орд та өөрөө буюу таны бие физиологи, таны бодол санаагүй, таны амьдралд материалжуулан татдаг зүйлүүдийг тоологдон хардаг учраас нэг буюу мандж байгаа ордыг үздэг. За ихэнх тохиолдолд одоо төрсэн цагаа мэдэхгүй хүмүүс маань боломжгүй учраас одоо нарны орд, сарны ордороо сонсож болно. Одоо ч гэсэндээ комментэн дээр нар сарны аль ордороо сонсох вэ, цагаа мэдэхгүй гэсэн хүмүүс их байгаа учраас дахин зөвлөд хэлэхэд хамаагүй одоо цаг нь байхгүй бол сарны орд, нарны ордороо сонсоод ажил амьдралдаа хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой болно. За ингээд хоньны ордоосоо эхэлнэ.
За хоньны ордынхны маань хувьд энэ 8 сар таны амьдралд ямар өөрчлөлтүүдийг татах вэ гэхээр нэгт хамгийн түрүүнд ихэнх хэсэгт ярьсан зүйл юу байсан бэ гэхээр за хоньны ордонд бол Санжир гариг 2028 оны 4 сарын 18 хүртэл за тэр хавцаа байгаа хаа. Ямар ч байсан байршиж байгаа. За ялангуяа хоньны ордны мандалттай хүмүүс маань энэ үеэр ер нь бол эрүүл мэндэд хамгийн их анхаарах ёстой үе бол байна. Ялангуяа хоньны ордны эхний одоо 10% налуутай 15% налуу дээр мандж байгаа ордонд байршдаг хүмүүс бол маш их эрүүл мэндэд анхаарах ёстой байна. Эрүүл мэндийн хувьд таны хувьд толгой их өвдөх, ходоод гэдс их өвдөх бүрэн боломжтой. За нөгөө талаасаа болохоор одоо өөртөө юу амлаж исэн, өөртөө юу хэлж исэн. За одоо юу гэдэг жишээлбэл за би жин хаян, жин нэмэн, эсвэл эрүүл хоолн, эрүүл амьдралын хэлбэрийг сонгоно. Муу зуршлаасаа сална салахгүй гэд маш олон зүйлүүд та ярьж исэн, хэлж исэн бол энийгээ яг биелүүлээд явж гинөө. Үнэхээр биелүүлээд явж байгаа бол Санжир гаригийн ухрах хөдөлгөөн маань таны амьдрал дээр дараагийн 4 сар маш их үр дүнтэй өөрчлөлтүүд өгөх нэ. Ягаад ч юм таны хувьд бол одоо хийж байгаа зүйлүүд чинь илүү амархан болж эхлэх, илүү өөрийнхөө одоо эхлүүлсэн зүйлтэйгээ сэтгэл хангалуун байх. Дээрээс нь үр дүнгуудыг хүртэж эхлэх ийм бүрэн боломжтой байна. Таны ямар ч байсан одоо хүсэл зорилго биелэлээ олж эхлэх ийм та гарцуудыг илүү харж эхэлнэ. За ажил карьерийн хариуцлагатай алхмуудыг та үргэлжлүүлэн одоо хийсээр байх нь. Харин хоньны ордны нар сар мандалттай хүмүүсийн хувьд эхлүүлнэ гэж бодоод эхлүүлээгүй. За би энийг хийндээ, энийг бүтээндээ, гэр бүлээ ингэж авч явна, эсвэл ажил төрлөө ингэж авч явна. Санхүүгийн юм том эхлэлүүдийг эхлүүлнэ. За тэгээд бас эрүүл мэндэд анхаарна, зөв амьдралын хэлбэрийг сонгоно, зөв хоолно, зөв амьдран, муу зуршлаасаа сална энэ гэж хэлсэн хүмүүс маань эргээд энэ үеүүдээр эхлэлээ тавихгүй бол болохгүй нэ. Таны хувьд бол одоо зүхтах ямар ч боломж байхгүй. Ямар нэгэн байдлаар энэ дээрх өөртөөгөө ярьсан, хэлсэн, хариуцлага тогтсон энэ энергүүд чинь заавал таны одоо хувьд эхлүүлж иж үр дүнгуудээ өгнө гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эхлэлийг та тавих шаардлагатай. Эхлэлийг та эхлүүлж иж үр дүнгуудээ дараагийн 3-4 сард одоо танд илүү өөрчлөлтүүд болов гэж хэлнэ. Та мэдээж бүх зүйл юм одоо юу гэдэг бүх зүйл юм хариуцлага гонхтой одоо стресстэй бас биш байгаа гэдгийг бол Бархас Уд гариг маань танд мэдрүүлнэ. Учир нь Бархас Уд гариг маань 2026 оны одоо 6 сарын 30-наас хойш Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийсэн. Бүхэл бүтэн одоо 1 жилийг одоо таны хувьд эргээд таны одоо хүнд оршиж байгаа Санжир гаригтай эрэг холбоос тогтоож байгаа учраас мэдээж та энэ одоо хүнд хариуцлагаасаа тодорхой хэмжээгээр амьсгаа авах боломжтой. За магадгүй та илүү хариуцлагатайгаар харилцаа үүсгэж ажил амьдралдаа өөрийгөө чиглүүлэх боловч нэг талаасаа таны зорилго, тэмүүлэл, хүсэл мөрөөдөл, нийгэмшил. За хоёр талаасаа гэвэл таны хувьд үр хүүхэд, өөрийн чинь хобби, өөрийн чинь сонирхож байгаа зүйлүүд. За дээрэс нь бас өөрийгөө илэрхийлэх чадамж, өөрийгөө дахин нээх боломжуудаар өөрийгөө чиглүүлэх бүрэн боломжтой болно. Тэгэхээр ямар нэгэн урлаг, спортын, авиас бэлэг боломж болцоо үүсэх өндөр боломжтой байна. За дээрэс нь энэ 8 сар тэр чигтээ одоо 22-ны хүртэл нар маань Арслангийн ордонд байршин. Тэгэхээр галбийн махбодтой хоньны ордныхонд ихэнх зүйлийг хийж бүтээх, олонний өмнө презентацийн хийх, өөрийгөө харуулах, өөрийгөө үзүүлэх, магадгүй эрх чөлөөтэйгээр өөрийнхөө сонголтондоо идэвхтэй амьдрах, илүү их зорилготой байх, хүнд ухрах хөдөлгөөн Санжир гариг хийж байгаа боловч нар маань Арслангийн ордонд гэдэг нь таны ямар нэгэн махбод одоо галбийн махбод чинь илүү идэвхтэй болох, эргээд үр дүнтэй өөрчлөлтүүдийг таны амьдрал дээр өгнө. Тэгэхээр энэ 8 сар маань ихэнх тохиолдолд таны хувьд маш азтай, эерэг, тэгтээ жоохон хариуцлагатай хандж байгаа юм бол ихэнх зүйл илүү зөөлөн ясаараа явах боломжтой бол 8 сар өгч байна. За ялангуяа 8 сарын одоо эхний 10 хоногоос ахуулаад гэдэг юм уу.
2 дахь 10 хоногоос ахуулаад таны харилцаа холбоо бүр сайхан болж эхэлнэ. Ямар ч үсэн харилцаа холбоо, хүмүүстэй харилцах холбоо, гэр бүлтэй хүмүүс маань гэр бүлийн харилцаа холбоон дээр ойлголцлыг бүрдүүлнэ. Харилцаа, эрэмийн харилцаа холбоо чинь доктортой, таатай, за өгөө аваатай болж эхэлнэ. Хэрвээ та их нэртэйгээ нөхөртөөгөө найз залуутайгаа найз охинтойгоо маргацсан байсан бол энэ үед эргээд харилцаа холбоо чинь таатай болж эхэлнэ. За нөгөө талаасаа үр хүүхэдтэй хүмүүс үр хүүхдүүдтэйгээ харилцаа холбоо илүү таатай болж хүүхдийн чинь сургууль, соёл, одоо хобби зүйлүүд бүгд ингээд идэвхтэй аз жаргалыг танд өгнө. Тэгэхээр бол хайр сэтгэл харилцаа холбоо, романтик харилцаа холбоо, за гэр бүлийн харилцаа холбоо, хүүхэдтэй холбоотой харилцаа холбоо бүгд таны талд шийдэгдэх нэ. Тэгэхээр ер нь бол 22-ны хүртэл та илүү бүтээлч байх нь байна, илүү чөлөөтэй асуудалд хандах нь байна. Болж өгвөл амьдралаас бас одоо юу гэдэг аз жаргалыг, дуртай зүйлээ, хоббигоо анхаарч тордох нь байна. Нөгөө талаас 8 сарын 22-доос ахуулаад та илүү гэрхай, эрүүл мэндэд анхаарсан, илүү олон асуудлуудтайгаа нүүр тулсан, ажил зүйлүүдтэй анхаарсан, за тэгээд дуусгаагүй ажилдаа илүү нямбаа хандсан, хийж бүтээж байгаа ажил төрлүүд дээрээ ямар саадууд байна гэдгийг олж тооцоолсон, илүү өрсөлдсөн, илүү даван туулсан ийм чадамж руу болон өгдөл рүү одоо анхаарлаа хандуулж эхэлнэ. Тэгэхээр 8 сарын 22-наас 31-ний хооронд бол та нэлээд гэрхай болоод хариуцлагатай болоод илүү ажил төрөл рүүгээ анхаарлаа хандуулж чадах нэ. За тэгээд 8 сарын 28-нд бүтэн сар хэртэж бас дээрэс нь таны хувьд сар маань битүүрч хагас хувийн налуутай сар маань хэртэж шүү уучлаарай. Тэгэхээр энэ үеээр бас таны хувьд тодорхой хэмжээгээр анхаарах ёстой зүйлүүд бол үүснэ. Тэгэхээр энэ үеээр анхаарах ёстой зүйлүүдийн нэг чухал зүйл гэвэл сэтгэл зүгээ сонсох, өөрийнхөө ямар нэгэн өөрийн мэдлэг хийгддэг зан араншин одоо донтолтууд, сэтгэл зүйн докторгүй байдал, айдас, стресстэйг нүүр тулах шаардлагатай. За одоо хүртэл та өөрийнхөө ямар нэгэн сул тал донтолт, өөрийн мэдлэг хийгддэг энэ зан араншин амьдралын хэлбэр зүйлүүдэд засаагүй байгаа бол энэ хэртэл төр та ямар ч байсан өөрөөсөө явуулах боломжийг юм уу эдгэрэх боломжийг бас энэ үе танд өгнө. Дараагийн орд бол үхрийн орд байна. За үхрийн ордны хувьд энэ ирж байгаа 8 сар, за 7 сарын 26-7-наас ахуулаад ирж ихтэй 8 сар юу болох вэ? За үхрийн ордны маань хувьд ирж байгаа Санжир гаригийн ухрах хөдөлгөөн, за нар сарны хэртэлтийн байршлын зангилаа Бун Барслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. За дээрэс нь энэ сард нар битүүрч бүтэн хувийн налуутай нар хэртэлт, хагас хувийн одоо налуутай сар хэртэл загасны ордонд энэ төр болж байгаатай холбогдуулан таны сэтгэл санаа ямар байдалтай байх нь вэ? За таны хувь сэтгэл зүй талаасаа болон аливаа зүйлд хандах хандлага талаасаа харах юм бол за хамгийн түрүүнд энэ үхрийн ордонд жижиг астероид буюу Chiron ирж байгаа одоо жилүүдэд байршиж байгаа. За энэ маань ухрах хөдөлгөөн хийж байна. 8 сарын 3-ны өдөр таны хувьд бас ялангуяа үхрийн ордны эхний хувийн налуу төрсөн хүмүүс илүү мэдрэгдэнэ. Тэр нь эхний 10 хоног төрсөн хүмүүс гэсэн үг. Тэгэхээр эхний 10 хоногт үхрийн ордонд нар сар одоо мандж байгаа ордонд байршиж байгаа хүмүүс өөрийнхөө одоо сэтгэл санаа, ажил, карьер, за бодож байгаа зүйлүүд, төлөвлөж байгаа зүйлүүд дээр ягаад чинь өөртөө итгэлгүй юм сонголтуудыг юм уу, өөртөө итгэлгүй юм зүйлүүдийг магадгүй мэдрээд хийж чадахгүй байгаад бижиж болоход зарагдаж байна.
Тэгэхээр энэ үеийг нэлээд анхааралтай авах хэрэгтэй. Болж өгвөл юун дээр та илүү хямарч чинь, юун дээр та илүү их мэдэрч чинь, хүүхэд настай ямар нэгэн сэтгэл зүйн шарах танд юунаас болж үүсээд байна гэдгийг анхаарах хэрэгтэй. За Кайрон бол мэдээж тийм муу гариг юм уу, хүнд гариг юм уу, саад бэрхшээл тань мэдрүүлэх гэж бол ирээгүй. Таныг эдгэрэх ёстой гэдгийг харуулдаг ийм астероид байгаа. За тэгэхээр энэ үеүүд дээр анхаарч эдгэрэх ёстой одоо бол эдгэрч шарах. Одоо хаана танаас цус алдаад байна? Хаана танаас одоо байн сэдрээдэд байгаа шарах, эдгэрэхгүй байгаа шарах хаана вэ? Энийг олж эдгэх шаардлагатай гэдгийг бол харуулна. За тэгээд 8 сарын 6-нд сугар гариг жинлүүрийн орд руу байршлаа солиод эхэлнэ. Тэгэхээр өхрүүдийн маань хувьд энэ маань нэг төрлийн өөрчлөлт илүү одоо үр дүнтэй продуктив гэж ярих уу, одоо илүү үр бүтээмжтэй ийм үе рүү бол оруулна. Тэгэхээр та бол ажилласаа илүү аз жаргалыг авах, эрүүл мэндэд илүү их анхаарах. За өөрийнхөө ямар нэгэн сул талуудыг олж нээгээд үн дээр ажиллах. Үн дээр чинь илүү сайн нөлөөллөг сугар гариг маань өгнө. За нөгөө талаасаа болохоор та илүү одоо юу гэдэг олон ажлуудыг амжуулах, бүх зүйлүүдийг зэрэг баланстай авч явах гэж хичээнэ. Эрүүл мэнд, ажил төрөл, харилцаа холбоо. За үүнээсээ болоод бас жоо ядарч магадгүй харагдчихэв 8 сар. За нөгөө талаас 8 сарын 9-нд болохоор буд гариг Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийчихнэ. Тэгэхээр бол танд энэ үе маань мэдээж гэр бүлийн амьдралдаа анхаарах. За гэртээ ямар нэгэн засвар зүйл хийх, эсвэл гэртээ ямар нэгэн шинэ өөрчлөлтүүдийг бий болгох, эсвэл гэртээ хийнэ гэд хийж чадаагүй байсан зарим нэгэн шийдэл, зүйл авах, солих, шийдэх ийм шийдлүүдтэй холбоотой зүйлүүд 8 сард тэр чигтээ өрнөхнэ. За 8 сарын 11-ээс ахуулаад 9 сарын эхний ер нь 9 сар хүртэл таны хувьд гинтийн одоо богино аяллуудад бас гарч магадгүй. Ямар нэгэн шийдэх ёстой ажил төрөлтэй холбоотой богино аялал бол харагдчихээн. Ойр ойрхон явах шаардлагатай зүйлүүд идэвхтэй болж байна. За нөгөө талаас болохоор таны хувьд 8 сарын ингээд 10-аас 20 хүртэл анхаарах ёстой зүйл юу вэ гэвэл 8 сарын 12-нд болж байгаа нар хэртэл Тарслангийн ордонд болж байгаа маань таны хувьд ялангуяа гэр бүлийн холбогдлолтой асуудал, орон байрны холбогдлолтой асуудал, магадгүй та нүүгсүүхтэй холбогдсон асуудал төр хүртэл нөлөөлж болох юм. Тэгэхээр бол та магадгүй орон байраа зараад шинэ одоо эхлэлийг хаана ихтэй тавих гад явах, эсвэл та ямар нэгэн байдлаар газар зүүн байдлаа солих, хаана амьдарч байгаа, эсвэл өөрөө сорон руу очиж амьдрах, эсвэл одоо үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, үл хөдлөх хөрөнгө газар зарах, борлуулах, худалдаж авах гэдэг ийм эерэг өөрчлөлтүүдийг бол татчихээн. Ямар ч тач таны хувьд одоо ингээд өөрийнхөө комфорт зоноос яаж хурдан гарах уу, комфорт зоноос яаж холдох уу гэдгийг илүү их сануулсан, хөдөлгсөн юм үйл явдал бас 8 сарын 12-наас ахуулаад идэвхтэй болж эхэлнэ. Тэгэхээр нар хэртэлтийн энерги ер нь бол 3 сар дотроо хамгийн хүчтэй байдаг. Тэгэхээр энэ 3 сар дотроо таны хувьд гэдэг нь хэртэлтээс хойш 3 сар дотроо юу болох нь вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. За нөгөө талаас болохоор 8 сарын одоо хувьд ингээд нар хэртэлтийн энергиэс болоод ер нь гэр бүлийн харилцаа, эцэг эхийн харилцаа, хоорондын ажил карьерийн одоо асуудлууд, гэр бүл, ажил, карьер, гэмт шидэд явах аялал, эсвэл одоо нүүд суух асуудал, эсвэл гэр орондоо шилжин суурших нүүх, магадгүй та захиалцсан байсан орон гэр, эсвэл худалдаж авах гэжсэн газар, эсвэл одоо та орон байртай холбоотой асуудал дээр илүү одоо хөдөлгөөн төгөл явдлуудыг татж байгаа бол 8 сарын одоо 20-д гаргаад нар охины орд руу 8 сарын 25-нд бод гариг охины орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр за илүү их өөрөө цаг гаргаж эхлэх, эргээд одоо ажил, карьер, гэр бүлийн асуудлаас жоохон хөндөрч өөрийнхөө дуртай зүйлүүд дээр илүү анхаарлаа хандуулна.
Нөгөө талаас өөр хүүхдүүд чинь бас илүү сургууль соёлын өөрчлөлт анхаарал. За өөр хүүхдтэй холбоотой бас нэлээд тооцоолох ёстой тооцоолол, анхаарах ёстой анхаарал, ярилцах, ойлголцох, хийх, бүтээх, явах, судлах, сурах гэсэн юм зөвлөдийн эхлэлийг та өөртөө бас илүү идэвхтэй болж хэрэгжүүлж эхлэх нэ. Тэгэхээр бол 8 сар эргээд таны маш олон юм дотоод хөдөлгөөнүүдийг үүсгэсэн сар байна. Гэр бүлийн амьдрал, доктортой байх, үндэс суурийг тавьсан юм сар өөрөө 8 сар танд болох нэ. За энэ дараагийн орд бол эхрийн орд. За эхрийн орд. За 8 сар ямар хөө байдалтай байх нь вэ? За мэдээж эхрийн орд бол бууд гариг маань энэ саяхан бол нэлээд одоо хүн толбоосуудыг санчиртай татлаа. За дээрэс нь бууд гариг маань ухарлаа. Энэ үеүдэд эхрүүдэд маань бас тодорхой хэмжээний асуудлууд бол нэлээд татсан байх. Бэлгийн ордонд бол үргэлжлүүлэн одоо урагшлах хөдөлгөөнийг бол хийж байна. Тэгэхээр таны хувьд ер нь санхүүгийн асуудал дээр үргэлжлүүлэн зөв тооцоолол мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр илүү их анхаарлаа хандуулсан байхаар байна. Тооцоолол зүйл чухал. За урагшилж байгаа учраас мэдээж одоо үр дүнтэй өөрчлөлтүүд таны хувьд ирж байгаа. За нөгөө талаас болохоор эхрүүдийн маань хувьд Арслангийн ордонд нар маань бүхэл сарын турш 8 сарын турш байна. 8 сарын 22-ны хүртэл галбийн мах бодтой Арслангийн ордонд байхаас гадна энэ нар хэртэлт маань болж байгаа нь эхрүүдэд нэг төрлийн маш олон хийж бүтээх ижээ санаа боловсруулж за санхүүгийн асуудлаас гарах боломжуудыг үд хаалгуудыг нээж өгнө. За нөгөө талаас бас эргээд өөрийн хувьд боловсрох, сурч мэдэх, аялах гэдэг зүйлүүдийн үд хаалгыг 8 сарын 12-нд болж байгаа нар хэртэлт болсноос хойш өгж эхлэх нь байна. За дээрэс нь таны хувьд баг тархиа илүү яаж ажилуулах вэ? Өөрийнхөө хамгийн их чаддаг зүйл буюу одоо зүйлийг төлөвлөж хурдан сурах, сурсан зүйлээ эргээд маш хурдтай ажил хэрэг болгох, бусдад нөлөөлөх, бусдадтай харилцах, ярилцах, ойлголцох гэдэг энэ шийдлүүд бол асар их төвхтэй өрнөж эхлэх юм байна. Ерөнхийдөө бол эхрүүдийн баг тархи бол нэлээд сайн хөгжсөн байдаг. Юмыг ойлгож хурдтай шийдвэрлэх, ая эвийг нь олох гэдэг чадамж бол эхрүүдээс одоо маш хурдцтай гардаг юм чадамж. Тэгэхээр энэ чадамж маань таныг одоо юу гэдэм мөнгө санхүүгийн асуудал дээр бас дээрээс нь бизнесийн аялал ухаан, гинтийн одоо бизнес аялал ухаан, бизнесийн аялал, сургууль соёлын аялал юм уу зүйлүүд төр маш их идэвхтэй болгож өгөх юм байна. За нөгөө талаас болохоор 8 сард сугар гариг маань эхний 10 хоног дотор буюу 8 сарын 6-нд сугар гариг маань жинлүүрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр ихэнх хугацаанд 8 сар тэр чигтээ одоо сугар гариг маань жинлүүр дээр байршиж байгаа. Тэгэхээр ганц биеуд маань энэ үеэр бас дурлах, хайрлах, болцох, романтик харилцаанд явах маш бүрэн боломжтой болж байна. Магадгүй таны хувьд эргээд өөртөө итгэлтэй байж өөрийнхөө одоо хувьд хэний үнэтэй болцох, үерхэх ийм эхлэлийг тавина. Зарим нь өөртөө дурлаж өөрийнхөө одоо гадаад үзэмж, хувцсны стил, за магадгүй одоо биеэ илэрхийлэх байдал зүйлүүдээр хүртэл өөрчлөлтүүдийг хийн. Харин үр хүүхэдтэй хүмүүс маань энэ үеэр хүүхэдтэй нэлээд их зарлага, мөнгө гаргах бас юм боломжтой өөрчлөлтүүд гарч ирж байна. За нөгөө талаасаа бас үр хүүхэдтэйгээ илүү их аз жаргалыг мэдэрсэн, аялсан, хайсгуул эргээд үр хүүхэдтэйгээ ямар нэгэн одоо
төлөвлөгөө зүйлээр дамжуулан мөнгө өргөх, мөнгө олох, мөнгө үүсгэх, эсвэл мөнгө зарах одоо гэдэг магадгүй та хүүхдтэйгээ нийлээд эргээд юм уу том болсон хүүхдтэйгээ ямар нэгэн бизнес хийж санаа боловсруулах. За нөгөө талаасаа бас эргээд хүүхдийнхаа ямар нэгэн сонирхсан зүйлүүдэд бас хөрөнгө оруулалт хийх, мөнгө зарах үрэх. Гэсэн зүйлүүд бол бас маш идэвхтэй явах нэ. За нөгөө талаас одоо эхрүүдийн маань хувьд ямар нэгэн хамтрал гэдэг зүйл бас их идэвхтэй харагдаж байна. Хин нэгэн хүмүүстэй хамтарч бизнес гэрээ хэлцээр хийх, тухайн хүмүүстэйгээ бизнес гэрээ хэлцэр хийхин тулд заавал явах, аялах гэдэг энэ зүйлүүд бол идэвхтэй болох боломжтой учраас 8 сар тэр чигтээ таны хувьд яаж бодож сэтгэж, яаж хөдөлсөн, яаж аялах уу, яаж хурдтай сэтгэх үү, яаж одоо хамтралыг үүсгэх үү, яаж өөрөө эргээд хөдөлгөөн хийх үү гэдгийг анзаарч чадвал бизнесийн гэрээ хэлцээр, за ажил бизнесийн одоо ямар нэгэн найрамдал хийх бүтээх зүйлүүд бол асар идэвхтэй болох нэ. За тэгээд 8 сар 22-оос 25-ыг хүртэл ерөнхийдөө бол ялангуяа 8 сарын 28-нд за хагас хувийн налуутай сар хүртэл загасны ордонд болж байгаа. За тэгэхээр энэ бол partial буюу 4% налуутай одоо сар хүртэлт бол болж байгаа. Тэгэхээр энэ маань эргээд эхрүүдийн маань хувьд мэдээж одоо ажил төрлийн өөрчлөлтүүд за дээрэс нь бас эргээд бод гариг болон нар маань хоёулаа их одоо охины ордонд шилжилт хөдөлгөөн хийснээрээ орон байр, гэр оронтой холбоотой асуудал дээр илүү анхаарлууд чирнэ. Таны хувьд орон гэр, ажил, карьер гэдэг зүйлүүд бол сарын сүүлээр илүү идэвхтэй болж та эргээд за одоо юу гэдэг гэр бүлийн дотоод асуудал, за үр хүүхдийн асуудал, амьдрах орон байрны асуудлууд дээр зөв шийдлүүдийг гаргах бүрэн боломжийг үүсгэхээс гадна ажил карьер дээр ингээд шинжилт өөрчлөлтүүд гарч ирж байгаа гэдгийг ухааран эргээд гэр бүлийн амьдрал болон ажил карьерийн өөрчлөлтөндөө бэлдэж эхлэх нэ. Таны дараагийн орд бол мэлхий. За мэлхийн ордныхны маань хувьд за өнгөрсөн сар бол нэлээдгүй асуудалтай, буруу ойлголцолтой, үл ойлголцолтой ийм одоо сар болж өнгөрсөн. За одоо бол таны хувьд мэлхийнүүд маань, мэлхийн ордны мандалттай хүмүүс маань ялангуяа одоо юу хүсэж байгаа, юу хийх гэж байгаа, юу төлөвлөж байгаа, юу болох гэж байгаа гэдгийг илүү их ойлгож за тэгээ зүг чигээ алдалгүй чиглүүлэх шаардлагатай байна. Үе өөрийнхөө ингээд мөрөөдлөөс зам жимээс гарсан ингээд төлөвлөгөө бол зүйлүүд гарч ирэх, өөртөө шийдэлгүй байх, шийдвэргүй байх, ямар нэгэн зүйл дээр ингээд шийдчихэд эргэж буцаад байх гэдэг зүйлүүд бол танд үргэлжлүүлэн одоо идэвхтэй 8 сарын эхний 10 хоногт бол өргөнөхнээ тэгэхээр анхаарлаа дунд хандуулах хэрэгтэй. За 7 сарын 26, 27-нд одоо болоод байгаа буюу 8 сараас өмнөх болоод байгаа энэ ухрах хөдөлгөөний нэрэг за нар сарны байршлын одоо энэ холбоос зүйлүүд таныг ямархуу байдалтай болгоод байна вэ гэвэл за энэ түрүүнд таны ажил, карьер, сургууль, соёл дээр шийдэгдээгүй ямар асуудал байна? Хэрвээ та жишээлбэл дөнгөж ажлын байраа сольсон, эсвэл таныг шинэ албан тушаал дээр тавьсан, эсвэл та ер нь цаашдаа одоо юу гэдэг яг энэ ажил, карьераа ингээд яаж тогтоож харуулах уу? За би хинбэ гэдгээ одоо яг харуулах ёстой. За цаашид би яг энэ карьераараа танигдах ёстой. Энэ зүйлүүдээрээ би үргэлжлүүлэн өөрийгөө харуулах ёстой гэсэн юм тэмцэл зүйлүүд таныг эргэн дахин анхаарах ёстой, хариуцлагатай хандах ёстой бол мэдрүүлсэн юм ухралт бол танд болж байна. Тэгэхээр эх 4 сарын туршил таны хувьд
өөрийнхөө шийдэлгүй байдал юм уу жоохон айцтай байгаа асуудлуудаа давахыг шаардна. За нөгөө талаасаа өнгөрсөн цаг хугацаанд хийж исэн зүйл дээрээ одоо хинбэ гэдгээ харуулсан ийм хариуцлага танаас 3 дахин их одоо хөдөлмөрийг шаардна. Тэгэхээр дараагийн одоо 3-аас 4 сарын турш ажил карьер чинь нэлээд таныг анхаарах ёстой олон бичиг цаас, улсын, хуулийн ямар нэгэн дарамт шахал, за стресс эргээд та бас үүн дээрээ холбогдсон төвчээр хадуужал одоо юу гэдэг амбиц хинбэ гэдгийг харуулсан ийм шийдлүүдийг бол хийж чадна. Тэгэхээр энэ маань дараагийн одоо 3-4 сар дээр таны хувьд бол нэлээд ажилтай завгүй саруудыг бол үүсгэнэ. Ажил карьер дээр ерөнхийдөө бол доктортой байхыг хичээ, хинбэ гэдгийг харуулаа, тэмцээ гэж бол тань зөвлөхөр. За нөгөө талаас болохоор сургууль соёл, ажил карьерээ сольж байгаа хүмүүсийн хувьд гэвэл нэлээд хариуцлагатай бай. Урд нь сурсан мэдсэн зүйлүүдээ одоо яг амьдрал дээрээ, сургууль дээрээ, ажил дээрээ ашиглах цаг ч юм уу. Тэгэхээр ирж байгаа 4 сар бол таны хувьд бол үүн дээрээ одоо анхааралтай бай гэж зөвлөхөр. За сугар гараг 6 сарын 8 сарын 6-нд чөлөөрийн орд руу орсон. Тэгэхээр энэ үе маань бас таны хувьд нэлээдгүй. Одоо гэр орноосоо таашаал авах, гэртээ тухтай байх. За дээрэс нь гэртээ үнэтэй юм худалдаж авах, өөрийнхөө одоо гэр орны одоо уур амьсгалыг сайжруулах, илүү их тав тухыг мэдрэх боломж угаас бүхэл сарын турш танд өгнө. Нөгөө талаас үнэтэй цаатай зүйл гэртээ худалдаж авах, үнэтэй одоо зүйлүүдийг гэртээ хөрөнгө оруулалт хийх гэдэг энэ зүйлүүд байхаас гадна тав тухыг илүү их орон байр гэр ахуйгаас та мэдэрч эхэлнэ. 8 сарын 9-наас бод гараг Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр таны хувь санхүүгийн асуудал дээрээ ажиллаж эхэлнэ. Эд материал зүйлүүд дээрээ анхаарч эхэлнэ. Өв хөрөнгө эд материал зүйлүүдийнхаа тооцоо, тооллого, санхүү асуудлуудтайгаа ажиллаж эхэлнэ. Яа нөгөө талаасаа та илүү их одоо энэ үед дээр төлөвлөж ярьсан, бичсэн, тэмдэглэсэн одоо зөвлөгөө өгсөн ийм одоо үед бол танд болно. 8 сар тэр чигтээ таны хувьд бол ихэнх тохиолдолд одоо нэлээд их санхүүгийн асуудал дээр анхаарч юуг хаашаа зарцуулах уу, энийг одоо яаж үржүүлэх үү, эсвэл юунд зарцуулах уу гэдгээ илүү шийднэ. 8 сарын 11-нд одоо ангараг гариг маань Мэлхийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Тэгэхээр энэ үе дээр болохоор та эргээд маш их идэвхтэй болж эхэлнэ. Идэвхтэй болно гэдэг маань одоо бие физиологийн хувьд идэвх чинь эрч хүчийн нэрэг сайтай болно. За хит их олон одоо зүйлүүдийг хийх гэж зорино, маш их хөдөлгөөнтэй болж эхэлнэ. Тэгэхээр хит их бодлогогүй олон зүйл рүү одоо их эрч хүчээ шингээж ядрах бүрэн боломжтой анхаар. Хоёрт гэвэл та бусдтай илүү маргасан, тэмцсэн, эсвэл өрсөлдсөн юм зан характертай болчихж байгаа учраас жоохон анхааралтай бай. Хүмүүстэй маргах, шууд одоо хэрэлдэх гэдэг юм уу, эсвэл шууд тэмцэл үүсгэхээс зайлсхий. Нөгөө талаас ажил карьер чинь таныг бас юм уу, сургууль соёл чинь юм уу, ямар нэгэн зүйл чинь таныг айгүй хэм идэвхтэй одоо бие физиологиороо хөдлөх, явах, шийдэх ёстой юм байдлууд руу оруулна. Тэгэхээр та айгүй завгүй болж эхэлнэ. Маш их эрч хүчтэй бас болж эхэлнэ. Тэгэхээр бол энэ үед дээр завгүй байх, идэвхтэй байх, одоо юу гэдэг бие физиологийн хүчээ ямар нэгэн фитнес зүйлүүд дээр гаргах шаардлага их өндөртэй болох нэ. Гэмтэл бэртлээс зайлсхий болж өгвөл одоо эрч хүчээ зөв чиглүүл. Нөгөө талаас одоо шинэ сар Арслангийн ордонд гараад нар хэртэлт болсноороо таны санхүүгийн байдал дээр бол нэлээд том эерэг өөрчлөлтүүд гарч ирнэ. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэвэл мэдээж та одоо ямар нэгэн байдлаар бусдаас авах дэмжлэг тусалцаа маш их идэвхтэй болно. Гэр бүлийн хүн чинь таны ажил бизнес дээр туслах үз том өөрчлөлт гарна. Нөгөө талаасаа бас та эргээд санхүүгийн байдал дээр өөрчлөлтүүд гаргана. Бусдтай хамтарч ямар нэгэн том бизнес эхлүүлэх бүрэн боломжтой. Нөгөө талаасаа бас эргээд
таны бодол санаанд их өөрчлөлтүүд нар хэртэл дээр гарч ирнэ. Таны бодол санаа, сэтгэл зүйн дотоод оюун санаа, ямар нэгэн хийх гэж байгаа зүйлүүд дээр чинь альва зүйлийг харах үнцэг өөрчлөгдөнө. Тийм болохоор юу гэдэг дандаа л ингээд одоо асуудалд нэг янзаар ханддаг мөнгө санхүү, банк санхүү дээр нэг янзаар ерөнхийдөө ойлголт төлөвлөгөөтэй явж байсан бол 8 сарын 12-наас ахуулаад маш олон өөрчлөлтүүд таны хурааж хоримтлуулсан зүйл, банк санхүүгийн холбогдолтой зүйл, бусдаас ирэх дэмжлэг туслалцаатай холбоотой зүйл дээр нөлөөлж байна. За, ерөнхийдөө бол 8 сарын 22-наас ахуулаад 22, 25, за тэгээд 28 гэсэн өдрүүд их чухал одоо өдрүүд байна. Энэ өдрүүдэд бэлгийн ордны хүмүүс маань, бэлгийн ордны мандалттай хүмүүс маань бодол санааны хувьд их зөв төлөвлөгөө гаргаж эхэлнэ. За бизнес чиг сайн идэвхтэй нөлөөллийг үүсгэж эхэлнэ. За богино аялал идэвхтэй болж эхэлнэ. За бас дээрэс нь ямар нэгэн байдлаар итгэл үнэмшил төр чинь том эргэлт өөрчлөлтүүд гарч ирнэ. Гадагшаа чиглэсэн ажил бизнес чинь бүтэмжтэй болно. За нөгөө талаас болохоор эргээд таны хувьд бодож байгаа зүйлүүдэд ажил хэрэг болгох боломжийг үүсгэж, за дээрэс нь төлөвлөгөө, хамтрал, за дээрэс нь аялал гэдэг зүйл танд маш сайн үр дүнтэй өөрчлөлтүүдийг гэртэлтийн налуул болон бод гаригийн өөрчлөлтүүд танд өгнө. За энэ дараагийн орд бол Арслангийн орд. За Арслангийн ордны маань хувьд энэ одоо 8 сар бол таны хувьд маш том саруудын нэг байгаа. Тэгэхээр Арслангийн ордонд нар хэртэлт болно. За энэ нар хэртэлт бол маш сүнслэг нар хэртэлт болно. Тэгэхээр хүмүүс сүнслэг нар хэртэлт болно гэхлээр юу гэж боддог вэ? За сүнслэг нар хэртэлт гэдэг нь за альва хэртэлтийн зангилаа одоо альва хэртэлт хоёр янзаар өөрнөдөг. Нэг бол одоо таныг маш их материаллаг болгож хүсэл шунал руу чинь чиглүүлж амби зэрэг мэдэл одоо юу гэдэг амьдралд одоо хүмүүст илүү тод том руу харагдах, өөрөө чинь эгог торцсон, өөрөө чинь одоо нэр хүндийг торцсон, магадгүй өөрөө чинь харагдах өнцгийг торцсон ийм хэртэлтнийг бол болно. Нэг хэртэлт нь болохоор таныг амьдралд ойлгуулсан, хүссэн болгоно авч болдгоог харуулсан. Гэхдээ эргээд энэ одоо байдал маань таныг маш олон сургамжтай том өөрчлөлтүүд рүү оруулсан. За магадгүй хуучин хийжсэн зүйлүүдийнхээ үр дүнгийг хүртээд байгаа боловч за үүнээс цааш яаж одоо юу гэдэг зан аран шингаа засах уу? Эсвэл дотоод эгогоо илүү олж харах уу? Эрүүл эго, эсвэл магадгүй эрүүл одоо юу гэдэг амбиц эргээд эсэргээрээ токсик, магадгүй сөрөг, эсвэл хидих бардам, өөрийгөө одоо юу гэдэг айдснаасаа болж одоо илүү их бардамсан энэ зан характер зүйлүүд төр чинь нөлөөлсөн юм том үйл явдлыг энэ болж байгаа хэртэлт бол танд өгнө. Тэгэхээр 8 сарын 12 нь бол арслангуудыг сэрээсэн юм одоо хэртэлт бол болно, авчирна. Бүтэн хувийн налуутай гэдэг нь бүх арслангуудад ихэнх тохиолдолд нөлөөтэй гэж харагдаж байна. Нөгөө талаас болохоор арслангийн ордыг нар удирддаг. Тэгэхээр маш хүчтэй одоо арслангуудад нөлөөлнө. За нөгөө талаасаа Бархас Уд гариг маань бас Арслангийн ордонд байгаа. Бархас Уд гариг бол өөрөө багш, сургууль хүмүүжүүлэгч, амьдралд одоо юу гэдэг боломж бололцоог өгдөг боловч дагаад Бархас Уд гариг бол бас хувиа хичээгч. Бархас Уд гариг бол сурсан мэдсэн зүйлүүдээ бусдад түгээгч. Дээрэс нь ажил амьдрал дээр ч бас тодорхой хэмжээгээр сургамжийг авчрах боломжтой юм сургадаг, заадаг одоо багш гариг баггүй та. Тэгэхээр таны хувьд бол энэ 8 сард бол мэдээж одоо амьдрал руу чинь зөв чиглэл рүү чинь оруулах боломжтой хэртэлт мөн үү гэвэл мөн. Хэрвээ таны зүгээр хүсэл мөрөөдөл амьдралаас чи илүү сэтгэл зүгээс чи илүү өөрөө чинь одоо хувьд хэтэрхий одоо сөрөг, токсик одоо байсан бол энэ үе танд зөв зам руу чи оруулсан юм чиглэлийг сэрэж өгсөн чиглэлийг бол өгнө. Харин та өдөөс төдийг хүртэл
эргээд өөрөө нэлээд ухаарлалтай амьдралыг харж хандаж явж байгаа. За дээрэс нь илүү ухаарлалтайгаар аливаа асуудалд ханддаг байвал энэ үеэр сурсан зүйлээ чи үр дүнгууд танд одоо хэд дахин болж ирнэ. Ажил карьер дээр хуучин хийжсэн ажлууд чинь үр өгөөж өгнө. Шин зүйлүүдийг гэхдээ эхлүүлэх гэж энэ үеэр яарад бол хэрэггүй харагдчих. За нөгөө талаас болохоор таны хувьд за сугар гариг жинлүүрлөө орж бод гариг бас одоо арслангийн орд руу ирж байгаа. Ялангуяа энэ маань 8 сарын эхний 10 хоног төр болж 8 сарын эхний 10 хоног төр бол танд их эерэг өвөөжтэй одоо 10 хоног байна. Тэгэхээр бод гариг маань арслан руу, сугар гариг маань жинлүүрлөө эхний 10 хоногт л одоо ирчиж байгаа учраас танд ямар ч тач одоо төлөвлөж байгаа төлөвлөгөө бүтэмжтэй за ямар нэгэн хийж бүтээ гэж байгаа хүн хоорондын харилцаа их сайн бүтэмжтэй харилцаа холбоон дээр юм уу хүмүүстэй хийх гэрээ хэлцээр ажил төрөл ер нь сайн бүтэмжтэй байна. Нэг жоохон явах гэх юм уу таны хувьд жоохон төлөвлөж ингэж уулзах шаардлагатай гэх юм уу одоо иймэрхүү зүйлүүд бол үүсч болох юм. Нөгөө талаас болохоор арслангийн ордонд одоо бод гариг маань ирснээрээ таныг илүү их төлөвлөгөө, илүү их зорилго тэмүүлэх хараас явах хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд танаас алхам шаардлагатай гэдгийг ойлгоод хөдөлгөөн үүсгэх шаардлагатай, явах шаардлагатай, ярилцах шаардлагатай. Дээрэс нь урд дутны саруудыг бодвол та илүү их ярих, төлөвлөх, бичих, нийтлэх, хэлэх, уулзах гэдэг зүйлүүд бол 8 сар төрчигтэй идэвхтэй байна. За ангараг гараг 8 сарын 11-нд бэлхийн орд руу ирж байгаа. Тэгэхээр энэ үеэр та урд уртныхаас илүү жоох ирч хүчээ зөв төлөвлөхийг бол шаардж байна. Ямар нэгэн бие физиологийн чиглэлийн зүйлүүд хийх гэж байгаа бол анхааралтай байх хэрэгтэй. Гэмтэл бэртэл авах, хуучин гэмтэл бэртэл сэдрэх бүрэн боломжтой. За нөгөө талаас болохоор 8 сард нар хэртэлтийн өмнө сан муунаас шалтгаалаад ч гэдэг юм уу сэтгэл санаа чинь тавгуурхах эсвэл нэг тийм өнгөрсөнд болсон асуудлууд сэтрэгдэх юм уу мэдрэмжүүд төрөх хүүхэд нас руугаа явж байгаа юм шиг мэдрэмж төрөх эсвэл ямар нэгэн байдлаар энэ үеүүдээр одоо бясалгал зүйлүүдэд суувал бол маш сайн байна. Тэгэхээр арслангууд маань нар хэртэлттэй холбогдсон байдлаар шинэ сарыг гарч байгаа тэр өдөрч гэдэг юм маш их одоо бясалгаж тайван байхыг хичээх хэрэгтэй. Тэгэхээр тайван байдлыг эрхэмлэж, тайван байдлыг одоо анхаарах. За дээрэс нь яг 8 сарын 12-нд төрсөн өдөр нь болж байгаа хүмүүсийн маань хувьд амьдрал, сэтгэл санаа, ажил карьерт маш том эргэлт өөрчлөлтүүдийн хэртэлтөөр авчрах бүрэн боломжтой байна. Тэгэхээр бол одоо арслангийн ордны дунд хэсэгт төрсөн хүмүүс маань одоо энэ нар хэртэлт маш том хувь тавилангийн эргэлтүүдийг арслангийн орд төрчгтэй бол татж байна. За 8 сарын 22-нд гаргаад одоо нар маань охины орд руу шилжилт хөдөлгөөн хийн. 8 сарын 25-нд бод гараг охины орд руу ирнэ. 8 сарын 28-нд одоо хагас хувийн налуутай сар хэртэлт загасны ордонд болно. За энэ зүйлүүд болохоор арслангуудад маань юу авчрах вэ гэвэл мэдээж сэтгэл санааны дотоод айдас хямралууд за болон өөртөө итгэлгүй байдлууд дээр чинь та сүүлийн удаа нэг том шарвалт эртэлтийн шарвалт болно. За нөгөө талаас болохоор энэ эртэлтийн шарвалт зүйлүүд нэг сэтгэл санаад ч маш том сэргэлт өөрчлөлтөг бас авчирна. За нөгөө талаас ямар нэгэн байдлаар дотоод айдас, дотоод хямрал, дотоод асуудал, дотоод зүйлүүдтэйгээ ингээ харьцаж өөрийгөө танихаас гадна бод гаригийн маань таныг илүү их одоо зөв ярих, зөв тооцоолох, санхүүгийн асуудал дээр зөв шийдлүүдийг авчрах. За дээрэс нь банктай холбоотой юм уу, өршөртэй холбогдсон зарим нэгэн ажлуудыг та хийх гэж байгаа бол энэ үе бас нэлээд нөлөөтэй эерэг өөрчлөлттэй ийм үеийг бол авчирна. Тэгэхээр банкнаас зээл гаргуулах, банктай холбоотой асуудал шийдвэрлэх гэж байгаа бол 8 сарын сүүл үе илүү танд өр өгөөжтэй шийдлүүдийг авчрах нэ.
Таны дараагийн урд бол охины урд байна. За охины ордныхны маань хувьд ирж байгаа 8 сар буюу ер нь 7 сарын 26 27-наас ахуулаад 8 сарын 28 29 хүртэл. За танд юу авчрах нь вэ? За охины ордныхны маань хувьд ухрах хөдөлгөөн хийж байгаа энэ санчиргарыг маань таныг ямар нэгэн байдлаар гэр бүлийн амьдрал, хадгаламж, хөрөнгө оруулалт, хамтын хурайж хурамтлуулсан зүйлс, за дээрээс нь хамтдаа нийлж цаашаа гэр бүлийнхаа бизнесийг, санхүүгийн асуудлыг хаашин чиглүүлэх гэж байна вэ гэдэг дээр дахин эргэж харсан алхам өөрчлөлтүүдийг өгч. Тэгэхээр бол таны хувьд магадгүй санхүүгийн асуудал үүсэх нэ гэж бол харагдаж байна. Ямар ч байсан мөнгө санхүүтэй холбоотой асуудал, хамтарч цуглуулсан зүйлстэй холбоотой асуудал, өв хөрөнгөд материал, магадгүй эд зүйлүүд, үйл хөдлөх хөрөнгө, скул газар, за скул аав ээжээс ирсэн өв хөрөнгө гэсэн зүйлүүдтэй холбоотой. Ямар ч байсан эргээд энэ үр өгөөждөг гэхээсээ илүүтэйгээр та нэлээх хөдөлмөрлөх шаардлагатай болох нэ. Тэгэхээр магадгүй та зээл хөөцөлтөд бүтдэггүй. Эсвэл магадгүй та нэг том зүйл дээр хөрөнгө оруулалт хийх гэдэг бүтэмж муутай. Эсвэл та ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгө газар худалдаж авах гэдэг бүтэл муутай энэ байгаад иж болох юм. Тэгэхээр энэ зүйл дээр анхаарлаасаа хандуулж ажиллаагүйгээс ч болоод гэдэг юм уу. Эсвэл магадгүй жоохон цаг хугацаа, хувь тавилангийн хувьд тохироо нь бүрдээгүй хүртэл байж болох юм. Ямар ч тач энэ үе бол таны хувьд нэг жоохон төвөгтэй хөрөнгө оруулалт болон үр шимийн хүртгэж жоохон саадтай юм зүйлүүд болж байна. За нөгөө талаасаа болохоор хоорондын харилцаа, гэр бүлийн харилцаан дээр нэлээд төвлөрөх ёстой, анхаарлаа хандуулах ёстой, хоорондоо ярилцах ёстой. Хоорондын ингээд сэтгэл зүйн дотоод асуудлууд гэр бүлийн харилцаан дээр ч гарч ирж байна. Сэтгэл зүйч төр очих шаардлагатай бол очоорой. Эсвэл ямар нэгэн астролог, зурхай, дотоод сэтгэл зүйд чинь өөрчлөлт авчрах үед мэдээлэл өгсөн хүмүүстэй ярилцаж болно. За ямар ч тач таны хувьд бол энэ үе бол эргээд өөрт чинь нэлээд хуучин сэтгэл зүйн хямрал нүүлэх боломжтой үеийг бол бас нөгөө талаараа өгч байна. За нөгөө талаас болохоор сэтгэл зүй дээр чинь авууштай эрг өөрчлөлтүүдийг авчирсан үе зэ болох. За мэдээж бол 8 сар тэр чихтэй таны хувьд амрах үе, альчаал тайлах үе, хитрхи их яарах боломжгүй. Нар таны далд ертөнц өөрөө ч мэдлгүй хийдэг донтолт зүйлүүд дээр холбоо тогтоож байна. Тэгэхээр хуучин асуудлууд, хямралууд, үл ойлголцлууд, иргэмийн харилцаан дээр нүүрлээд ч юм уу жоохон төвөгтэй байх боломжтой. Тэгэхээр та энэ үеэр магадгүй хуучин хабитууд байдаг те, донтолтууд, арх уудаг ч юм уу, хаяа тамхи татдаг ч юм уу, эсвэл гадуур зугаа цэнгэлхүүгөө явчихдаг юм уу, эсвэл тоглоом тоглолцдог юм уу, эсвэл та магадгүй хямралаасаа гарах гэж ингээд хитрхи их нойргүй олон ангитай кино үздэг юм уу. Ер нь янз бүрийн донтолтууд хүн байгаа шүү дээ. Энэ болгоом маань жоохон сэтрэх гээд байхыг анхаараарай. Эрч хүч энерги нэлээд алдсан байхаар байна шүү. Тийм болохоор өөрт чинь дайсан болж байгаа, саад болж байгаа, өөрөө чинь зан характер болон нөхөрлөл хүрээлэлээс мэдэгдэх атажтай саадуудыг бол олж мэдэрнэ. Тэгэхээр энэ үед бол жоохон таныг болж байгаа сонсож, бясалгаж, амарч, альжаал тайлж 8 сарын 22-нд хүртэл тодорхой хэмжээнд том шийдлүүдийг гаргахгүй тэсэх. За нөгөө талаасаа нар гэртэлт 8 сарын 12-нд болж байгаа нь таныг эргээд ажлын байр, амьдралын хэлбэр, эрүүл амьдралын хэлбэр рүү оруулахгүй болохгүй гэдгийг анхаарсан эрүүл мэндийн асуудлуудыг гаргаж ирнэ. Тэгэхээр өвдөхгүй байх, биеэ анхаарах, эрүүл мэндэд анхаарах, зөв хооллолт, дэглэм барих, эсвэл ажил амьдралын цагаа солих өөрчлөх гэдэг ийм үе рүү таныг оруулнаа. Тэгэхээр анхааралтай бай, болгоомжтой бай. Энэ үеүүдээр би хаагаа ихрэлээ. 8 сар таны хувьд бол амралтын сараа, хол газар явж болно, амарч болно. За нөгөө талаас болохоор
таныг удирддаг гариг буюу бод гариг охины орд руугаа 8 сарын 25-нд ирнэ. 8 сарын 22-нд нар охины орд руу ирнэ. Энэ үед бол таны хувьд эргээд өөрийнхөө эрч хүчийг сэлбсэн, өөрийгөө эргээд харуулсан, олон ажлуудыг хийж бүтээж одоо амжилтыг дуудсан юм сарлуу үе рүү орно. За дээрээс нь 8 сарын 28-нд хагас хувийн налуутай одоо сар хэртэлт, сар битүүрч сар хэртэлт загасны ордонд болж байгаа. Тэгэхээр энэ үе бол таныг илүү одоо амжилттай гэрээ хэлцээр, илүү амжилттай харилцаа холбоо, илүү амжилттай одоо юу гэдэг нь шийдэл өгсөн зөв зүйлүүдийг үлдээд тэгэхээр бол таны гэр бүлийн харилцаа, эрмийн харилцаан дээр ойлгохдохгүй эсвэл асуултууд 8 сарын сүүлээр тогтоогдож хэн үлдэж хэн явах вэ гэдгийг илүү их ойлгосон үеийнхээс гадна ажил үйлс төр чинь илүү эргэлт, илүү зөв эргэлтүүдийг, зөв харилцаануудыг одоо авчрах үе бол 8 сарын 28-нд сүүлийн одоо эртэлтийн цаглаа тань авчрах юм. Тэгэхээр 8 сарын 20-д гартал миний дээр хэлсэн зүйлүүдийг хийж хэрэгжүүлвэл танд илүү ашигтай, өргөжтэй байхаар байна шүү. Зэний дараагийн орд бол Жинлүүрийн орд. За Жинлүүрийн ордныхны маань хувьд 8 сар, за 7 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Санжир гариг, хувь тавилангийн занглаа, хэртэлтийн занглаа байршлаад сольж бомб арслангийн орд руу шилжилт төлөвлөгөө хийж за ерөнхийдөө бол үржин амьдрал дээр ямар өөрчлөлтүүд дараагийн бүтэн 1 сард гарч ирэх вэ гэвэл 8 сар бол нэлээд олон үйл явдалтай саруудын нэг мэдээж байгаа. За 8 сард болохоор таныг одоо удирддаг сугар гариг буюу Жинлүүрийн ордыг удирддаг сугар гариг маань Жинлүүрийн ордондоо ирж байгаа. За энэ үйл явдал бол нэлээд одоо учир утгатай дараагийн одоо олон өөрчлөлтүүдийг ямар ч байсан намар болох том өөрчлөлтүүдийг бол татнаа. За тэгэхээр Жинлүүрийн ордонд 8 сарын 6-нд сугар гариг байршилтай номын Жинлүүрийн ордондоо сугар гариг 8 сарын 6-нд ирж байршин 8 сарын 9-нд бод гариг бас байршлаа солон арслангийн ордон шилжилт хөдөлгөөн хийн. За Жинлүүрүүдийн маань хувьд энэ сугар гариг 6-нд ирж байршиж байгаа нь бүхэл сарын турш Жинлүүрийн ордондоо байршиж за илүү таныг тав тухтай болгож илүү бодсон сансан зүйлүүдээ хийхэд чинь зас өөртөө цаг хугацаа зарцуулах, өөртөө гоо сайханд анхаарах, өөрийнхөө гадаад үзмжийг өөрчлөх, өөртөө тав тухыг мэдрэх, хайр сэтгэл харилцаа холбоог татах, гэр бүлийн харилцаа холбоондоо илүү таатай харилцааг бүрдүүлэх, хүмүүстэй ойлголцолтой юмн дээр одоо санаа нийлсэн, үзэл бодол нийлсэн харилцааг та бүхэл 8 сарын турш та өөртөө татчихэв. За ажил үйлс сайн бүтэх боломжтой. За нөгөө талаас Арслангийн ордонд 8 сарын 9-нд бод гариг ирснээр Жинлүүрүүдэд маань за ер нь бол нэлээд зорилго тэмүүлэл дээр ч олон өөрчлөлтүүдийг нээж өгнө. Найзуудтайгаа уулзах, хүрээлэн нийгэмшил харилцаа олгоо идэвхтэй, олон нийтийн харилцаанд идэвхтэй. Өөрийнхөө ярьж хэлсэн зүйлүүдэд итгэл бардам, өөрийн чинь сонирхож байгаа зүйлүүд, хобби, харилцаа холбоо бүгд нээлттэй болж эхэлж байна. За нөгөө талаасаа бүх зүйл дээр одоо илүү ингээд нэг тийм нухацтай биш, илүү хүмүүнлэг харилцаа, илүү нийгэмшил сайтай харилцааг та хүснэ. 8 сарын 11-нд Амлхийн ордонд ангар гариг ирснээр таны үржим тодорхой хэмжээний ажил карьер дээр том амбицтай алхмууд, нийгэмшил хүрээлэл төр чинь олон нийтийн харилцаанууд, хувь хүний зүгээс мэдээж та эргээд тав тухай зарим тохиолдолд алдаж ажил карьер руугаа одоо зөрөгтэй алхмуудыг хийх шаардлагатай болно. Ерөнхийдөө бол 8 дугаар сар тэр чигтээ Жинлүүрүүдийн хувьд ажил карьер чинь тодорхой хэмжээгээр танд зөрөгтэй алхмуудыг шаардах ба хууль дүрм шүүх цагдаагийн байгууллагатай бас болгоомжтой харилцаа үүсгэх хичээ. Та бол болж игэл эв нэгдэл
илүү одоо зохицлыг хүсэх боловч хууль дүрмийн байгууллага хэтэрхий одоо таны хувьд түүхтэй, стресстэй, эсвэл заавал гүйцэтгэх ёстой ажлуудын нэг болж бас гарч ирэх бүрэн боломжтой. За нөгөө талаас болохоор 8 сарын 12-нд болж байгаа нар хэртэлд жинлүүрүүдийн маань хувьд мэдээж олон найз нөхдөд хүрээллийг нь өөрчилж өгнө. Магадгүй та шинэ найз нөхөдтэй болоод магадгүй та хуучин найз нөхдүүдээс илүү холдож магадгүй юм. За дараагийн нэг боломжтой зүйл нь болохоор та найз нөхөд хүрээлэл нийгэмшил холбоо гэдэг зүйлээс илүү холдож хувь хүний өөрийнхөө одоо дур сонирхол, хобби, цаг хугацааг өөртөө зориулж эхлэх боломжтой юм. Ямар ч тач одоо жишээлбэл улс төр сонирхдаг хүмүүс маань энэ үеэр шинэ намд орж хуучин намаа болох ч гэдэг юм уу. Эсвэл одоо найз нөхдийн хүрээллээ сольж шинэ найз нөхөд хуучин хүрээллээ болъё ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд бас таны амьдрал дээр хувь тавилангийн эргэлт өөрчлөлтүүд авчрахыг бас үгүйсэхгүй. Нөгөө талаасаа бас эргээд та өөрөө эргээд нийгэмшил хүрээлэл сонгож байгаа таны найз нөхдүүд зүйлүүд дээр илүү чанартай, илүү өөрийгөө ойлгодог ийм харилцаануудыг илүү хүснэ. Тийм болохоор олон хүмүүс тунд байхаасаа илүүтэйгээр чанартай харилцаа бас хүсэж магадгүй одоо ийм үеийг бол татчихжээ. За нөгөө талаас болохоор нийгмийн юу хүсэж байгаа дээр та заавал хурж үйлчлэх ёстой бас биш. Хүмүүсийн хүсснээр та байх ёстой биш гэдгийг ойлгож өөрийнхөө дуу хоолойг сонсох, өөрийнхөө дуртай хийх гээд байгаа зүйлүүдээ хийж эхлүүлэх, хүмүүс заавал тааруулж тохируулж биш, өөртөө бас илүү цаг хугацаа, үнд цагаа зарцуулна гэдэг дээр бас энэ хэртэлт маань танд нэлээд олон эерэг өөрчлөлтүүдийг бол татах нь байна. Магадгүй таны хувьд эхлээд нийгэмшил хүрээлэл чинь танд таагүй хандснаас бас үүсч болох юм. Эсвэл одоо хуучин найз нөхдүүд чинь эргээд одоо юу гэдэг таныг дэмжихгүй туслахгүй байснаас бас болж болох юм. 8 сарын одоо хувьд гэвэл жинлүүрүүд бол нэлээд завгүй байхаас гадна олон хүмүүстэй харилцах, ажил карьер дээр идэвхтэй, гэртээ байх нь ховор, нийгэмшил хүрээлэл, харилцаа холбоо, ажил карьер гэсэн ийм идэвхтэй сар өөрөө болж өгнө. Харин 8 сарын сүүл эхлээд 9 сарлуу өгөх тусам буюу 8 сарын 22-д 25-ны үеэр та илүү их амрах, өөрийгөө бодох, ядрах, тэгээд илүү сэтгэл санаагаа сонсох, ажил үйлсээ анхаарах, за жинлүүрийн ордонд нар эртэл та юу хийж бүтээх ёстой вэ гэдгээ эргэцүүлэн бодох, ажил карьер дээр үр шимээ хүртэх. За тэгээ нөгөө талаасаа бас эргээд альжаал тайлж амрах, сэтгэл санаагаа сонсох, илүү бясалгал дотоод ертөнц рүүгээ өнгөх гэсэн ийм үе рүү та орж эхлэх нэ. Зяны дараагийн орд болохоор хилэнц. За хилэнцийн ордныхны маань хувьд ирж буй 8 сар 7 сарын 25 6. За 26 7-оос ахуулаад санчир гарыг ухрах хөдөлгөөн хийж байгаа. За энэ санчир гарыг ухрах хөдөлгөөн хийж байгаа нь хилэнцүүдэд ажил амьдралаа эргээд дахин одоо зохицлооноо. Ер нь амьдралын хэлбэр чинь яаж юм? Юу бодож, юу идэж, юу үзэж, юу өмсөж, одоо юу хийж өдрийг барж гинэ гэдгээ анхаарна. За нөгөө талаас болохоор ялангуяа таны эрүүл мэнд гэдэг зүйл энэ үеэр хамгийн одоо чухал анхаарлын төвд ирсэн зүйл байгаа. Тэгэхээр хоол хүнсэнд ажил амьдрал дээр хурдан одоо фикс хийдэг гэх юм уу, хурдан засаж залруулдаг зүйлүүд хэрэггүй. Харин эргээд удаан хугацаанд үр дүнгээ өгдөг зүйлүүдийг сонгон авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр бол мэдээж өглөөнөөс орой хүртэл та хэр удаан ажиллаж байна. За энэ дунд таны ажил, фитнес, эрүүл амьдралын хэлбэр, хоол унд, за дайет зүйл чинь зохицож байна уу? За нөгөө талаасаа бас таны хувьд эрүүл мэндэс гадна санхүүгийн асуудал дээр яаж хандах вэ? Үр ширнээсээ яаж гарах вэ? Яаж өөртөө цаг хугацаа зарцуулах вэ гэдэг дээр ажиллах нэ. Яагаад тэгэхээр таны хувьд сүүлийн одоо 5-6 сар бол нэлээд завгүй ажилтай, асуудлын хооронд давхар одоо жишээлбэл өөрийн ажлыг, өөрийн амьдралыг давхар ах дүүсийнхээ ажил амьдралыг эсвэл цуг ажиллаж байгаа хүнийхээ ажил амьдралыг юм уу, ажлыг хүртэл давхар хийгээд яваад байгаа байж иж болох үз. Хэрвээ яг та тийм юм хийгээд явж байгаа бол одоо амьсгаа авах жоохон үеэл эхэлнэ. Дараагийн 3-4 сар таны хувьд бол эргээд
ямсгаа авах боломжтой үе. Харин тийм зүйл хийхгүй байгаа бол тэр зүйлүүд үржигдэн ирж дараагийн 3-4 сар бол асар завгүй болох нь байна. Тэгэхээр одоо яв болох уу гэхлээр ах эгчийнхээ хүүхдээ давхар харж өгөх, ажиллаа хийх, амьдралаа зохицлох, давхар өөрийнхөө болон бусдын ажлыг авч хийх, цуг хийх, магадгүй ажил ачаалал илүү нэмэгдэх, дээрээс нь та урт цагаар ажиллах, сунгасан цагаар ажиллах, магадгүй та одоо ажил дээр энийг дараа нь хийн гэж хойшлуулсан зүйлүүд чинь дараагийн 3-4 сар дээр 3 дахин үржигдэн ирэх бүрэн боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. За дараагийн одоо юу гэдэг нь чухал үйл явдал бас хилэнцүүдэд маань юу болох гээд байна уу гэвэл за бод гарыг байршлаас солиод арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр энэ маань таны хувьд мэдээж ажил карьер дээр нэлээд олон шийдэх ёстой зүйлүүд, бичиг цаасны олон ажлууд, за магадгүй визэнд орохтой холбоотой, эсвэл бичиг цаас, улс оронтой холбоотой, сургууль соёлтой холбоотой бичиг цаасны ажлууд айгүй идэвхтэй болж эхлэх нь. Тэр нь болохоор 8 сарын 9-өөс идэвхтэй болон 8 сарын 11-нд анга гараг бэлгийн орд руу шилжилт хөдөлгөөн хийнэ. Тэгэхээр бол энэ үеү дээр таны хувьд өөрийнхөө үзэл бодлыг баримталж, өөрийнхөө хэл яриаг цэгнэхгүй бол бусдад маргалдах, үзэл бодлын зөрчилдөөн үүсэх бүрэн боломжтой. Эрэг талын хувьд гэвэл та ямар нэгэн байдлаар сургууль соёлд орох байдал чинь идэвхжиж, гадагшаа явах, сургууль соёлд орох, эсвэл одоо ажил төрөлтэй холбогдсон эрэг одоо олон өөрчлөлтүүд гарч ирнэ. За нөгөө талаас болохоор шинэ сар гараад бас нар хэртэлт маань 8 сарын 12-нд Арслангийн ордон дээр болж байгаа. Тэгэхээр энэ үед таныг эргээд ажил карьер хийж байгаа зүйл, за дээрэс нь өөрөө ч бодож байгаа бодол, за үргэлжлүүлэн ямар хуу зүйл хийгээд явах уу, цаашид яаж ажиллаж амьдрах уу, цаашид одоо ажил карьер дээр албан тушаал дэвшгүй юу, энэ ажил дээр байгаа дарга юм уу, ажлын дарга чинь солигдохгүй юу гэдэг дээр нэг шинэ өөрчлөлт авчирсан юм үйл явдал болно. Зарим маань энэ үеэр албан тушаал дэвшин, зарим маань энэ үеэр албан тушаал олгогч нь солигдно юм уу, ажлын байраа солино, өөр газар очиж ажиллаж амьдрах, өөр ажилд орох, эсвэл ажлаа өгөөд гэртээ хүүхдээ харах, эсвэл жирэмсэн болоод декретээ авах гэсэн маш олон ажил карьерийн нэг юм хувь тавилангийн өөрчлөлт шинжилтүүд тань дээр явагдаж эхлэх нэ. Тэгэхээр энэ үе бол их чухал үеүүд нэг байна. Дараагийн өөрчлөлт зүйл гэвэл мэдээж одоо 8 сард хилэнцгийн ордны одоо ангараг гараг байршлаа сольж байгаа учраас эргээд та илүү урам зоригтой болж байна, итгэл үнэмшилтэй болж байна. Амьдралд эргээд олон одоо шинэлэг алхмуудыг хийж байна. Ажил карьердаа бас илүү идэвхтэй хандаж эхэлж байна. Одоо бол та нуугдмал байдлаас гарч илүү их идэвхтэй олон зүйлүүдийг сурах ёстой байна, хийх ёстой байна, бүтээх ёстой байна гэдэг ийм хэв шинж рүү орж эхэлж байна. За дээрээс нь 8 сарын 22, 8 сарын 25, 8 сарын 28-ны өдрүүд бол нар байршлаа сольж, бод гарыг байршлаа сольж, охины ордон дээрч бүтэн сар гарч хагас хувийн налуутай загсны ордонд болж байна. Тэгэхээр энэ үе бол хилэнцүүдийн маань хувьд үр бүтээмжтэй саруудын нэг, үр бүтээмжтэй үйл явдлууд бол татна, үр хүүхдтэй харилцаа, сургууль соёлын асуудал шийдэгдэнэ. За дээрээс нь таны хувьд хэрвээ та урлагийн авьяас бэлэгтэй уран бүтээлч бол энэ үеэр бүтээлчин олон нийтэд хүрнэ. За нөгөө талаасаа бас эргээд бүтэн сар гарснараа таны хувьд өөрийнхөө ямар нэгэн хийж бүтээж байгаа зүйлүүдийг дуусгаж шинэ эхлэлийг тавих одоо зарчим байдалтай бэлдэж эхлэх юм таатай үе тань дээр хүрнэх нэ. Дараагийн орд болохоор номын орд. За номын ордныхны маань хувьд за 8 дугаар сар номын ордныхны маань хувьд идэвхтэй саруудын нэг мөн үү гэвэл мөн мэдээж одоо гал мах бодууд идэвхтэй болоод ирэхээр дагаад угаасаа ажил үүснэ, хийж бүтээгч байгаа зүйлүүд нь идэвхтэй болно. За нөгөө талаас таны хувьд энэ 7 дугаар сарын 26, 7, 29-ний өдрүүдэд болж байгаа Санчир гарагийн ухрах хөдөлгөөн бүтэн сар Бомбын ордонд хувь тавилангийн зангилаа буюу хэртэлтийн зангилаа дараагийн 18 сарын турш Бомб Арслангийн ордонд шилжилт хөдөлгөөн хийснээр хувь тавилангийн бас том эргэлт өөрчлөлтүүд тань дээр гарч ирж байна. За энэ одоо өөрчлөлтүүд таны хувьд өөрөө чинь бодол санаа, хийх бүтээх, мэдрэлийн үйл ажиллагаа, бага тархины үйл ажиллагаатай шууд холбоотой.
За нөгөө талаас бас эргээд таны хувьд маш олон зүйлүүдийг төлөвлөх, сурах, хийх шаардлагатай болно. Энэ нь сошиал медиа, олон нийтийн харилцаа, за ойрын аялал, за интернет бизнес зүйлтэй шууд холбоотой. За нөгөө талаасаа бас энэ бүтэн сар танд ямар нэгэн байдлаар юу хийх ёстой вэ гэдгийг чинь харуулахаас гадна ямар нэгэн одоо сошиал медиа дээр хийж байгаа зүйлүүдэд чи үр дүнгуудыг харуулах. За нөгөө талаасаа болохоор санчир гараг ухрах хөдөлгөөнийг хоньны ордонд хийснээр эргээд өөрийнхөө бодож ирсэн, эхлүүлэх гэжсэн, хийх гэжсэн, сурах гэжсэн олон одоо сургалт, семинар зүйлүүдийг авах гэх юм уу, сурах гэх юм уу. За нөгөө талаасаа болохоор бас өөр хүүхдүүдтэй холбоотой хариуцлагатай үйл явдлууд амьдрал ажил дээр чинь гарч ирэх боломжтой бай. Ухрах хөдөлгөөн 4 сарын турш болох ба энэ үеүдэд та хүүхдтэй холбоотой сургууль, соёл, за өөрийн холбогдлолтой өөрийгөө хүмүүжүүлэх. За нөгөө талаасаа бас эргээд өөрийн чинь сонирхсан хобби зүйлүүд дээр эргээд таныг нэлээд олон талаас нь шалгасан сорилтууд бас хүлээж байна. За жишээлбэл зарим нэг номууд маань үр хүүхэд нь сургуульд орж байгаа, цэцэрлэгт орж байгаа. За зарим нэг одоо байдлаараа сургуулиас сольж байгаа энэ гэсэн ийм зүйлүүд гарч ирж байгаа бол энэ үеээр нэлээд хариуцлагатай өөрчлөлтүүд юм уу? Та тэр тухайн хүүхдтэйгээ ажиллах юм боломжуудыг ялангуяа номын ордны мандалттай хүмүүст өгч байна. Номын ордны нартай хүмүүсийн маань хувьд гэвэл мэдээж одоо ажил карьер дээр илүү хариуцлагатай байх, тууштай зүйлүүдийг хийж эхлүүлэх, урт удаан хугацаанд үр дүнгээ өгөх зүйлүүдийг ажил карьер дээр эхлүүлэх, номын ордны сартай хүмүүсийн үеэр илүү гэр бүл сэтгэл санаа, үр хүүхдтэй холбоотой ийм өсөн дэвжих, том болох, хүн болох, дээрэс нь өөрөө бас эргээд сэтгэл зүй талаараа, эрүүл мэндийн талаараа урт удаан хугацааны эмнэлэг, эмчилгээ, тортлогоо зүйлүүдийг эхлүүлэх ийм бүрэн боломжийг бол ухрах хөдөлгөөн хийж байгаа гаргууд маань танд өгж байгаа. Урд нь амлаж исэн зүйлээ эхлүүлэх боломжийг олгож байгаа. Хэрвээ та урд нь бодож байгаа эхлүүлэг бол одоо эхлүүлж болно. Урд нь бодоод эхлүүлсэн байгаа бол одоо үр дүнгуудээ илүү 3 дахин нэмэгдүүлэн ажиллах ёстой гэж бол харагдаж байна. За нөгөө талаасаа болохоор 8 сарын 3-ны өдөр эрүүл мэнд дээр ч анхаарах ёстой зүйл бол харагдаж байна. 8 сарын 6-ны өдөр сугар гараг байршлаа солиод эхлэхээр тухайн үеуд за таны ерөнхийдөө бол одоо нөхөрлөл, хүрээлэл, нийгэмшил харилцаа холбоонд төр чинь илүү таатай харилцаа холбоо үүсэж байна. Тэгэхээр найз нөхдүүдтэйгээ эргэн уулзах, нэгдэх, олон нийтийн харилцаан дээр илүү идэвхтэй хандах, за найзуудаасаа, эргэн тойрноосоо илүү хайр халамж мэдрэх, илүү таатай орчин бүрдүүлэх, олон нийтийн харилцаа, сошиал медиа дээр идэвхтэй харилцаа бүрдүүлэх, магадгүй шинэ эхлэл тавих, шинэ зүйлийг одоо юу гэдэг шинэ зүйлүүд паблиш хийх гэсэн зүйлүүд бол бүхэл 8 сарын 6-наас ахуулаад 9 сар хүртэл танд үргэлжлэнэ. За буудгарыг байршлаа солиод Арслангийн ордонд ирж байгаа бэлхийгээс гараад тэгэхээр бол энэ үе танд бодол санаа илүү идэвхтэй, өөртөө итгэлтэй, одоо ихэнх тохиолдолд бодлоо нуухгүйгээр ярих, чөлөөтэй илэрхийлэх, эсвэл эрэл хайгуулаа одоо олон нийтэд түгээх, паблиш болгох, хийж байгаа ажил дээр илүү идэвхтэй ажиллах, зоригтой алхам хийх, бусдад заах, чиглүүлэх, сургах, чиглүүлэх гэдэг зүйл бол идэвхтэй байна. Тэр нь 8 сарын 9-өөс эхэлж байна. За 8 сарын 11-ээс ахуулаад ангараг гараг мэлхийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Тэгэхээр энэ үе маань номуудын маань хувьд дотоод сэтгэл зүй, дотоод оюун санааны хувьд дотоод хүчийг илүү сэлбэж авах, ирэмээ харилцаа идэвхтэй болох, за дээрээс нь сэтгэл зүйн дотоод асуудалтайгаа илүү зоригтой харьцаа үүсгэх, өөрийнхөө дотоод хүнийг илүү хурцлах. За дээрээс нь бас одоо санхүүгийн байдал дээр нэлээд зарлахтай юм бас үйл явдлуудыг татчих. Нөгөө талаас болохоор шинэ сар Арслангийн ордонд гарч бас бүтэн нар хэртэл Арслангийн ордонд 8 сарын 12-нд болж байгаа. Тэгэхээр энэ үе бол эргээд таны сурж боловсрсон зүйл, итгэж явсан зүйл, итгэл үнэмшил дээр холбогдсон байдлаар шинэ эхлэлийг тавихад нөлөөтэй өөрчлөлтүүд. За гадагшаага чиглэсэн ажил, аялал, сургууль, соёл бүгд одоо энэ үеэр хувь тавилангаар эргэж өөрчлөгдөх боломжтой. За нөгөө талаасаа бас эргээд сургуулаа зарим маань энэ үеэр төгсөж байгаа бах.
Зарим маань газар зүгээ сольж байгаа бах. Зарим маань энэ үеэр явж исэн улс орноос солиод өөрчлөх ч юм уу юм болох байх. За дээрэс нь бас сурах мэдэх талууд чинь бүгд ингээд танд үр дүнгуудээ өгöd одоо энийг эргээд ажил хэрэг бизнес аж болох вэ гэдэг дээрээ бас анхаарал хийж өгсөн дараагийн 3 сар идэвхтэй болох. За нөгөө талаас болохоор бас энэ үеэс хойш хэртэлтийн үеэс хойш ингээд нар маань 8 сарын 22-нд охины орд руу 8 сарын 25-нд бод гараг охины орд руу 8 сарын 28-нд бүтэц сар гарч хагас хувийн налуутай загасны ордонд хэртэлт болж байгаа. Номуудын маань хувьд гэр бүлийн асуудал, ажил карьерийн асуудлууд нэг тийшээ шийдэгдэх. За эргээд гэр бүлтэй холбоотой асуудлуудад хувь тавилангаар эргэж өөрчлөгдөж магадгүй амьдрах газраа сонгох, нүүд суух, өөр улс оронд очих, амьдрах гэдэг зүйл дээр одоо сүүлийн удаа хэртэлт болоод ажил карьер дээр илүү анхаарлаа хандуулах. За гэр бүлийн амьдралын асуудлаа нэг тийш шийдээд эргээд ажил карьертай холбоотой зүйлүүд дээр илүү нарийн деталь анхаарлуудаа хандуулах. За эргээд ямар одоо байдлаар байх вэ? Бусдад заах, сургах, багшлах. За дээрэс нь ажил карьер бизнес дээр тооцоолсон том алхмуудыг хийх, эрүүл мэнд, ажил карьер гэсэн бүх зүйлүүдийг давхар одоо цогцлон зэрэгцүүлэх. За дээрэс нь хүүхдтэй холбоотой сургууль соёлын асуудлаа шийдэж нэг дэш нь чиглүүлэх ийм халамжтай сар өөрөө 8 сар болох нэ. Дараагаар Матар. За Матрын ордныхны маань хувьд ирж байгаа 8 сар. За Санжир гараг ухрах хөдөлгөөн матруудад маань маш чухал. За ухрах хөдөлгөөн хийж байгаа матрын одоо эрхшээсэн гариг буюу Санжир хоньны ордонд 14% налуутайгаад буцаад ухарч хөдөлгөөн хийж байна. Тэгэхээр матрын ордны эхний 14 хоногт төрсэн хүмүүс маш чухал нөлөөт. Тэгэхээр бол та эргээд төлөвлөж исэн ажил карьер дээр анхаарлаа хандуулна. Юуны араас явж байгаа вэ? Юу төлөвлөж байгаа вэ? Миний одоо хувь тавилан, хувь зорилго, за ирээдүйн карьер зүйлүүд бүгд энэ миний асууж байгаа зүйл мөн үү? Би яг энэ чигээр ингэ явсаар байгаа дараагийн одоо жилүүдийг туулах уу гэдэг дээр асар том ийм асуулт тавьсан үе бол дараагийн 4 сар танд болно. Тэр матрын ордны мандалттай, матрын ордны нартай, сартай хүмүүсийн маань хувьд бол мэдээж гэр бүл маань цаашдаа ийм байдалтай явах уу, ажил карьер маань цаашдаа ийм явдалтай авах уу, эрүүл мэнд сэтгэл санаа амьдарч байгаа газар зүйн байдал маань ийм байдалтай үргэлжлэх үү гэдэг дээр эргээ судалгаа, шинжилгээ, алхмуудыг хийж эхэлнэ. Тэгэхээр бол Санжир гараг таныг яг юу хүсэж байгаа вэ гэдэг дээр ажил, хөдөлмөрлөл, шийдэмгий бай, зарчимтай бай, эргээд хариуцлагатай бай гэж шаардж байгаа. Тэгэхээр энэ үе дээр та эргээд хариуцлага, зарчим, шийдлүүдийг гаргасан ийм алхмуудыг хийж эхэлнэ. За тэгээд дараагийн үйл явдал болохоор мэдээж нар ихэнх одоо үед Арслангийн ордонд байршин сугар гараг 8 сарын 3-нд 6-нд сугар гараг жилүүрийн орд руу байршин. За таны хувьд бол айгүй тийм сэтгэл зүйн дотоод зөрчилдөөнтэй сар өөрөө бас болж байна. Ямар нэгэн одоо урд нь шийдээгүй байсан зүйлүүд чинь ингээд араасаа гарч ирэх, амьдрах газраа шийдээгүй, гэр бүлийн харилцаан дээр асуудалтай байгаа бол энэ үеэр энэ маань илүү сэдрэн өдөөгдөн гарч ирнэ. Тэгээ хамгийн түрүүнд яах ёстой вэ гэвэл өөрийгөө ойлгох хэрэгтэй, өөртөө ажиллах хэрэгтэй, өөрийнхөө айцыг давах хэрэгтэй, сэтгэл зүйн дотоод атаачдөө гэр бүлийн тав тухгүй амьдрал, амьдарч байгаа газар зүй дээрээ одоо юу гэдэг өөрчлөлтийг шаардлагатай бол өөрчлөх гээд нэлээд олон дотоод зөрчилтэй асуудалтайгаа нүр тулна. За нөгөө талаасаа болохоор сугар гараг таныг илүү их нөгөө ажил карьераас зааж байгаа авахыг бол харуулж байна. Тэгэхээр магадгүй ажил карьер дээр илүү баланстай болж илүү олон зөрчилдөөнгүй байх гол газар чинь өөрөө чинь карьер. Тэгэхээр карьер дээр илүү их анхаарлаа хандуул маш олон одоо зүй хамтрлуудыг энэ 8 сард та өөрөө идэвхтэй дуудаж байна. Ажил карьер дээр илүү анхааралтай ажиллаж байна.
сэтгэл санаа докторгүй байгаад гэр бүлийн амьдралын асуудалтай байгаач зөв бизнес саналуудыг, баланстай харилцаануудыг татж чадна. За нөгөө талаас нь болохоор бас хэрвээ та өөртөө ажиллаад өөртөө ингээд зөв харилцаатай, бэлэн байдалтай явж байгаа бол дараагийн 3-4 сар дээр ажил карьер дээр чинь том алхмууд харагдчихээн. Сэтгэл зүйн дотоод хүч чинь таныг нэлээд амжилттай сэтгэл татам бизнес хамтралуудыг татчихээн. За дээрэс нь эргээд өөрөө та харилцаа холбоонд маш идэвхтэй байна. Үүнээс шалтгаалan за бууд гарыг байршлаас олж арслангийн ордонд ирж нэлээд судалгаатай олон алхмуудыг та хийх нь байна. За нөгөө талаасаа сугар гарыг таны хувьд бас харилцааны чинь балансыг өгж маш үр дүнтэй эрг өөрчлөлтүүдийг татж байгаа учраас олон нийтийн нийгмийн харилцаан дээр байр суурин дээр гар 8 сарын 11-нд ангараг гараг байршлаа солиод бэлгийн орд руу ирснээр 9 сарын одоо 1-2 хүртэл анхаарах ёстой зүйл гэвэл бусдтай маргаж болохгүй, гэр бүлийн үнтэйгээ хэрэлдэж болохгүй, маргаан зөрчилдөөнийг илүү идэвхтэй байдлаар буюу хамтдаа алхах, хамтдаа дасгал хийх байдлаар даван туул. За 8 сарын 12-нд болж байгаа нар хэртэлт таны хувьд мэдээж бусдаас авах, банк санхугаас авах, санхүүгийн дотоод өөрчлөлтөнд өөрчлөгдөх, сэтгэл зүйн гацаа саднаасаа гарах, өөртөө итгэх итгэл, үнэт зүйлүүдийг ойлгуулсан юм үйл явдлаар бол эхлүүлнэ. За тэгээд ерөнхийдөө бол хэртэлт бол таныг одоо болсон, одоо эргээд өөрийнхөө санхүүг олох, мөнгө санхүүгийн өөрчлөлтөд бий болгох, мөнгөтэй болох, санхүү дээр ажил карьерийн өөрчлөлт гарч ирэх, шинэ ажилд орох гэсэн юм боломжуудаар дараагийн 3 сар ээж байгаа бол нар маань охины орд руу шилжилт төлөвлөгөө хийгээд бод гариг маань охины ордонд за 8 сарын 28-нд сар хагас хувийн битүүрлийг загасны ордонд сар битүүрч өгснөөрөө матрийн хувьд матрийн ордныхны маань хувьд нэг төрлийн одоо илүү урам зоригтой ажил карьерээ эхлүүлж бодол санааныхаа гацаа садуудаас гарна, бага ирж ихийн жижиг зүйл ярих биш том зүйлийг эхлүүлнэ, мөрөөдөл идэвхтэй байна, азаа туршин, зоригтой болно. За гадагшаа чиглэсэн ажил үсүүд эргээд араараасаа шилжүүлээд агаад бүтэж эхэлнэ. За энэ дараагийн хорд бол бомб. За бомбын ордныхны маань хувьд ирж байгаа энэ 7 сарын 29-ний сар битүүрэл танд нэлээд олон ойлголтуудыг өгнө. За бомбын ордны нар сар мандалттай хүмүүс ирж байгаа энэ битүүрж байгаа саранд бусдыг таних, бусдыг харах, бусдыг ойлгох бүрэн боломжоор дуудагдаж харагдаж байна. Тэгэхээр хин нэгэн хүний ойлгомжгүй алхам, хин нэгэн хүний дотоод сэтгэл зүй юм уу гадаад алхам, хин нэгэн хүний зориг, цаад мотивыг та энэ 29-нд болох битүүрлээр олж харнаа. За дээрэс нь санчир гараг ухрах хөдөлгөөн 27-нд хийгээд 26-нд хувь тавилангийн зангилаа байршлаа солиход таны хувьд эргээд өөрийгөө олж нэх, өөртөө илүү азтай эерэг өөрчлөлтүүдийг татж байгаа гэдгийг олж харна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд эрүүл мэнд, сэтгэл зүйн дотоод инерц ирч хүчүүдээ ойлгож харна, сэтгэл санаа докторгүй болох, их мэдрэг болох, таны ордонд сар битүүрж байгаа гэдгийг олж хараад эргээд өөрийнхөө эрүүл мэндтэй хамт одоо ажиллаарай. Учир нь таны эрүүл мэнд дээр их мэдрэг, эмзэг, гормоны докторгүй байдал, сэтгэл зүйн докторгүй байдал, үе үе сэтгэл санаа хямрах, дэшөө доошоо болох мэдрэмжүүд төрхийг өгөөсөхгүй байна. Нөгөө талаасаа болохоор та одоо эрүүл мэндтэй холбогдсон шинэ эрчимүүдийг эхлүүлж болно. Тэгэхээр хуучин амьдралын хэлбэр арга барилууд өөрчлөгдөнө. Та юу болохгүй байгаа, юу болж байгаа, таны мах бодос юу эрүүл биш, эрүүл мөн гэдгийг энэ үеэр эмнэлэг томлогоор яваад үзүүлэхэд хүртэл олж мэдэх боломжтой. За тэгээд таныг удирддаг буюу core ruler гэж ярьдаг тийм. Одоо таныг 2 гариг удирддаг. Нэг нь бол санчир байгаа. Одоо санчир гариг ухрах хөдөлгөөн хийж гинэ гэдэг нь бас танд маш чухал. За ирэх 3-4 сард та юу хийж бүтээх ёстой юм? За юу сурах ёстой юм? Ажил, бизнес, амьдралд чинь таны хувьд сураагүй мэдээг үзвэл юу вэ? Юу хиймээр байна? Бизнесээ яаж хөгжүүлмээр байна? Та өөрөө яаж сурмаар байна? Сошиал медиа дээр яаж ажилламаар байна гэдгээ
илүү олж харж, илүү судалж шинжилж эхэлнэ. Нөгөө талаасаа бас эргээд маш үр дүнтэй өөрчлөлтүүдийг хийнэ. За богино аялал болон гараар сурах зүйл, компьютер, лаптоп, машин барих, машин барьж сурах. Мэдгүй одоо гарын дор хүнд ингээд сурах ёстой чадамжууд гэж зүйл байдаг. Аппликейшн дээр ажиллах, компьютер дээр, лаптоп мэдгүй. Энэ болгон дээр та яагаад ч юм сурах ёстой зүйлүүдээ эхлүүлээ. Дуртай курсээ худалдаж ав, тэгээд сур. Өөрийнхөө гарын дор хийх чадах зүйлүүдээ сурч мэд. За нөгөө талаас 8 сарын 6, 9 гэсэн өдрүүд бод сугар гаригуудын байршлаа солих өдрүүд байгаа. За энэ үед болохоор таны хувьд илүү одоо сургалт семинаранд мөнгө зарах, үрэх, краш курсээ худалдаж авах. За дээрэс нь одоо холын аялалд явах, аяллаар одоо мөнгө үрэх. За сургуульд орох, сургуульд их мөнгө хаях энэ гэсэн юм зүйлүүд үүсч болно. За нөгөө талаас сургууль сурдаг бол багштайгаа холбогдолтой харилцаа их таатай байх. За сургууль соёлд илүү их ихтгэл үнэмшил, урам зориг өгөх, ихтгэл үнэмшлэр дамжуулсан ямар нэгэн хөрөнгө оруулалтуудыг хийх. За нөгөө талаасаа бас эргээд хоббигоор сурах, сургуульд орох гэсэн юм зүйлүүд бас их идэвхтэй харагдаж байна. За мэдээж 8 сарын 12-нд болж байгаа нар хэртэлд харилцаа холбоон дээр чинь гарч ирнэ. Шинэ сар бас харилцаа холбоон дээр чинь гарч ирнэ. Бүтэн нар хэртэлт бол таныг эргээд хинтээ хамт байх уу, хинтээ байхгүйг илүү цэвэрлж өгсөн хувь тавилангийн эргэлтийг үүсгэсэн юм. Үе болно. Таны хувь тавилангаараа энэ хэртэлтээр хэн таны амьдралд үлдээж, хэн явах ёстой вэ гэдгийг хувь тавилан өөрөө цэвэрлж өгж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За нөгөө талаасаа бас бусдад анхаарахаасаа илүүтэйгээр өөртөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүмүүсийг хүлээх биш, өөрийгөө хүлээж сурах ёстой. Өөрийгөө хөгжүүлж сурах ёстой гэдгийг илүү ойлгосон хүчин зүйлүүд нэг талаараа 8 сарын 12 болон дараагийн 3 сар дээр танд авчирна. За ангараг гараг бас байршлаа солиод 8 сарын 11-нд мэлхийн ордоо ирж байгаа. Тэгэхээр энэ маань таныг ажил амьдралаа даван туулахад маш сайн, маш амжилттай өөрчлөлтөг өгнө. Тэгэхээр бомбын ордны маань хувьд өнгөрсөн бүтэн нэг жил жин нэмсэн, таргалсан, залхуурсан, юу гэдэг одоо ингээд амьдралын хэлбэр назгаарсан бол энэ ангараг гараг таныг турах, эсвэл жин хаях, эсвэл ямар нэгэн байдлаар ажил амьдралтаа тулгамдаад байгаа асуудал, эрүүл мэндийн асуудлаа даван туулах боломжийг хангаж өгч байна. Тэгэхээр 8 сарын 11-ээс хойш 9 сар хүртэл танд айгүй тийм том идэвхтэй амьдралын хэлбэр гэп турах эсвэл дасгал сургуультаа буцаан авч өөрийн болгох, урд нь явж исэн фитнестэй эргэж явах, урд нь одоо барьж исэн дайетаа эргэж барих бүх боломж ирч хүчиг өгнө. За тэгээд 8 сар бол таныг завгүй ажил, бизнес хамтрал, харилцаа холбоо, сургууль соёл, дайснаа дарж дархан цолон одоо мандаасан мэдгүй одоо таны хувьд ягаад ч юм дуусахгүй ажиллаа дуусгаад турч чадахгүй байсан бол турч эхлээд, эсвэл таргалж чадахгүйсэн бол таргалж эхлээд ч гэдэг юм. Эрүүл мэнд дээр юм холбогдсон асуудлуудаа эргээд олж харахад болон тэмцэхэд нэлээд нөлөөлсөн сайхан сар бол эхэлсэн байна. За тэгээд нар 8 сарын 22-наас охины орд руу шилжилт хөдөлгөөн хийгээд эхлэнгүүт бомбуудад маань нэлээд одоо шийдэх ёстой санхүүгийн, банк санхүүгийн өршөөртэй холбоотой асуудлууд үүсэж гарч ирнэ. Энийг шийднэ. Сэтгэл санааны хувьд бол нэлээд тутагшоогоо илүү хувь хүний эрч хүчээ гамсан, хураасан юм нуугдмал болж эхэлнэ. Гэхдээ сэтгэл зүй талаас нь нэлээд хүчрхэг болж эхэлнэ. Урд нь хараагүйсэн зүйлүүдэд олж харна. Хосын харилцаа, хайр сэтгэл харилцаа холбоо зүйлсээ дэмжлэг тусалцаа авна. Ажил карьер дээр нэлээд судалгаа хийж эхэлнэ. Олоогүйсэн олон асуултуудын хариултуудыг бол 8 сарын 22-ноос 8 сарын 25 хүртэл маш идэвхтэй өөрчлөлтүүдийг авч эхэлнэ. Ерөнхийдөө бол 8 сар дуустал. За дээрээс нь 8 сарын 28-нд сар битүүрч загсны ордонд сар битүүрэл болно. За энэ үе маань
бомбуудад санхүүгийн холбогдолтой өөрчлөлтийг бол татна. Тэгэхээр ямар арга барилаар мөнгө санхүүчин одоо үржилшингүй болсон байна. Магадгүй таны хувьд бизнесээ тэлэх, бизнесийнхаа чаржийг нэмэх, магадгүй одоо мөнгө санхүүтэй холбоотой байдлаар өөр байдлаар өөрчлөх. Эсвэл бусдаас дэмжих тусалцаа авах, санхүү мөнгөн дээр илүү өөрчлөлтүүдийг мэдрэх. Нэг арга барилаар явах уу гэдгийг ойлгож мэдэх гэсэн юм олон өөрчлөлтүүд бол болж эхэлнэ. За загасны орд. Загасны орд маань хамгийн сүүлийн орд байгаа. За 8 сар загасны ордныхны маань хувьд ямар сар ирээд байна вэ? За таны хувьд бол 8 сар хамгийн завгүй саруудын нэг. За их зүйл дээр та нэлээд завгүй одоо сар болно. Арслан бол таны хувьд нар хэртэл тарслангийн ордон дээр болж байна. Тэгэхээр таны ажлын байрын сард солигдох нь байна. Офисын ажил, ажлын байр, өдөр болгон тулгамдаад байдаг үр ширийн асуудал, саад бэрхшээлүүд, дайр сагнал, саадууд, гацаа саадууд, амьдралын хүнд хэцүү үр ширтэй холбоотой асуудлуудаас та 8 сард гарцыг олно. Ер нь бол таны хувьд өдөр тутмын амьдрал дээр үүсэжсэн саадууд, үр ширний асуудлуудаас гарцыг ойлгохоос гадна ажлын байр, амьдралын хэлбэрээ өөрчилж хэтэрхийг санаа зовнохоо болох ёстой гэдгийг бол 8 сард ойлгох нь байна. Ялангуяа 8 сарын 12-нд болж байгаа шинэ сар, дээрээс нар хэртэлт бүтэн одоо болж байгаа үе маань таныг ер нь бол одоо асуудлаас асуудлын хооронд амьдрахаас илүүтэйгээр өөрийнхөө боломж потенциалыг олж нэ, эсвэл гадагшаа явъя, улсын хооронд солиё, ажил амьдралаа солиё, амьдралын өөрчлөлтийг бий болгоё гэж бол бодно. За нөгөө талаасаа бас таныг удирддаг вархас сод гариг маань одоо таныг нэлийн ивэж байгаа. Тийм болохоор энэ маань амьдралын асуудал дээр даван гарах чадамжийг, өөртөө ажиллах боломжийг бол олгож байна. За дээрэс нь одоо ангараг гариг маань байршлаа солиод таны одоо дараагийн нэг идэвхтэй байдаг мэлхийн ордонд, ус бие махбодтой мэлхийн ордонд ангараг гариг маань байршиж байна. Бүтэн сарын турш байрших нь байна. Тэгэхээр 8 сарын 11-дээс хойш та яавал цохилтой вэ гэвэл илүү манлайлал зоригтой байдлуудыг бий болго. За үр хүүхэд чинь жоохон анхаарал халамж авах, үр хүүхдтэйгээ ажиллах шаардлагатай болно. За өөртөө ажиллах, өөрийнхөө дуртай спортоор хичээллэх, дуртай зүйлээ хийх, хоббигоо эхлүүлэх. Дээрэс нь хоол хүнс, эрүүл мэндэд анхаарах, өөрийнхөө харахгүй байсан сэтгэл зүйн алчаал амралтыг тайлах, совилолд явах, хоббигоо эхлүүлэх. Мөнгө санхүүгийн тал дээр зориг зүрхтэйгээр шинэ ажлуудыг эхлүүлэх. За дээрэс нь үр хүүхдтэйгээ харилцаан дээр анхаарах ёстой гэдгийг анхаарна. За нөгөө талаасаа энэ 8 сар бол одоо хуучин дуусгаагүй ажлуудаа дуусгах, шинэ ажил эхлүүлэх, орон зайг бэлдэх, завгүй одоо өнгөрч байгаа байдлууд нь эргээд таныг харилцаа холбоон дээр илүү зөв хүмүүсийг татах ийм боломжуудаар хангаж өгч байна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд бусдаас эрэх дэмжлэг тусалцаа, гэр бүлийн харилцаанаас авах энерги бол илүү сайтай харагдаж байна. Ганц биед маань бас хин нэгэн үнтэй уулзрах боломжтой сар байна. За 8 сарын 25-нд бод гариг, 8 сарын 22-нд нар охины ордонд, бод гариг охины ордонд гарснараа харилцаа холбоон дээр маш олон идэвхтэй өөрчлөлтүүд, энергийн өөрчлөлтүүдийг татна. Ажил илүү хурдцтай бүтэж эхэлнэ. За дээрэс нь одоо 8 сарын 28-нд бүтэн одоо сар загасны ордонд гараад 4% налуудаа хэртэлт бол болж байгаа. Тэгэхээр энэ үе маань таныг нэг төрлийн одоо ялангуяа шинэ эхлэлийг эхлүүлэх, эрүүл мэндэд анхаарах, өөрт болохгүй байгаа зан авираа олж нэх, дээрэс нь одоо хэрэгцээгүй болсон ажил, карьер, эрүүл мэндийн давтамжтай асуудлуудаа нэг тийш шийдээд шинэ одоо юу гэдэг харилцаа, шинэ эрүүл мэндийн алхам, шинэ ажил үйлсийн эхлэлийг тавих боломжийг хангаж өгнө. Тийм болохоор 8 сар
уртлын одоо энэ нэг 20 хэдэн хоногийг бол та их завгүй асуудлуудыг туулах, давах шаардлагатайгаар олж хараад тэгээд 8 сарын 28-наас хойш бол шинэ эхлэлийг тавих орон зайг бэлдээд хүлээж авах ёстой. Бас дээрэс нь өөрт болохгүй байгаа зарим нэгэн зан араншин амьдралын хэлбэр зүйлүүд. За эргээд үеийн өнгөрөөсөн итгэл үнэмшил, үеийн өнгөрөөсөн одоо хобби зүйлүүдэд хүртэл тийш чиглүүлэх боломжийг юм уу, өөрчлөх боломжийг хангаж өгнө.